Одоо үнэгүй хичээлийг хинч үздэггүй байхгүй. Хүнжил авчирнгуудаа ноёгийнхаа гоцсон дээр ингээд цэцэн бичээдэг байхгүй. Хөгж байна, интернет байна, утас байна, суух бөөдөн байна. Ер нь хамгийн тухтай орчин биш. Гэрээс гарчхад л ямар нэгэн болчиход байна. Чи өглөө 6 цагаас ажилтай. Тэгээд оройн найзуудтайгаа шоудаж ирээд шөнө согтуу 2 цагт гэртээ орж ирээд тэгээ маргааш өглөө ахиад чи 7 цагаас 6 цагаас ажилтай. Яг энэ процесс дээр чи хуцаа зэгцэлж чадах уу гэдэг асуулт байхгүй. Ингээд би юу ч хийж чадахгүй байсан яг үгүй байхгүй. Би хин ч биш болж юмшсан. Ажиллаа ч хийж чадахгүй. Ерөөсөө ингээд юу ч хийж чадахгүйсэн. Тэгээ миний ганцхан хийж чадсан юм нь утлаа зэрэгцүүлэх байсан. Тэгээс тэргийн дөрмийг цусаар бичигдсэн гэж хэлдэг байхгүй. За сайн байцгаана уу? Ээлжид нэгэн дугаар хэлж байгаа да таатай байна. Хорвоо гэж. Хорвоо. За тэгээд бид хоёр өнөөдөр юу ярих юм бол доо? Огийнх юу ярих вэ? Хорвоо дээр юу болоод байна гэхээр бид хоёрын амьдарч байгаа яг энэ газар маш олон нөхдөд монголчууд жимдэд бүртгэлтэй байна. Явж байгаа гэсэн нь бол мэдэхгүй. Би бол жишээл далайхтын нэг барил. Чи бол арай их явж байгаа л. Тэгээд намайг 10 жилийн өмнө энд сурч байхад ээжинд явдаг байсан хүмүүс юм. Маш зөв. 2 3 байсан. Одоо бол бүр 10 гараа 2 онтой тоороо. Ороо явчих. Энэ зөвхөн эд монголчууд. Улаанбаатарыг харуул бас зөндөө олон жимүүд чинээр нэгдсэн байна. Хүмүүс бүр жимд 1 сарын сая төгрөг төлдөг хүмүүс бас байна. Тинтэй үнтэй жимүүд шүү бас. Тэгээд яагаад ер нь орч үед ингэж их амар хүмүүс жимд яваад байна. Энэ яг үнэхээр яг зөв юм уу эсвэл зүгээр төр тууширч ирсэн дундаасаа бид нэр болох гээд байна. Энд нэг хэсэг кофе калчер гэж айгүй их кофе хүмүүс кофе шопууд нэгтэл явж ирсэн бүгд там ингээд дөнгөж нөө шинээр гарчсан гэхдээ бүгд дампуурал хаалгаа ирсэн. Тэгээд жим бас яг тийм болох гээд байна яах гээд байна. Ер нь чи яагаад жим явж байна? Тэгэл ямар ч тач хамгийн ихний гэрүүл мэддэг шүү дээ тийм. Уусаа дутагдчихж байгаа зүйл нь тэр учраас хүмүүс яж юм шүү. Дээрээс нь вайрал болоод шүү. Instagram гүйлгээл амар жип амар би хатаа тийм. Амар хүмүүс байгаа шүү дээ. Тэгэл бүх хүмүүс амар вайрал болоод байгаа нь ялтчихгүй тэгэл гой сайхан бит хүмүүс тийм. Яагаад зундаа бэлдэж чинь. Эрүүл гол нь тэгэл эрүүл юм шүү дээ. Эрүүл амьдрал гол дутагдчихж байгаа зүйл чинь тэгэл жим байна шүү. Одоо энэ нэг байнгын сууж ин байнгын ер нь суухаас өөр юм хийхгүй шүү дээ. Ажлаа хийж ин сууж ин, хичээлээ хийж ин сууж ин юу ч хийхгүй хөдлөхгүй нийтж ин сууж ин нийтж ин сууж ин. Гол яас хийцэн амьдралээ. Яас хийцэн амьдралээ. Тэгээ бүр за аргаа хадаад гүй тий гарч тасгал хий. Тэгэл угаасаа эрэлт хааны тэнд нийлүүлэлтэй юм шүү. Тэгэл эрэлт нь байгаа болохоор л жим нь байгаа л үү гэж юу болоод чинь. Тий. Миний хувьд болохоор ялчгүй тэгэл эрүүл мэнд гой сайхан давтныг хаалбгүй. Зүгээр ирээдүйд олон жил амьдрмаар юм. Тэр үнд хэлж байгаа. Тэгэл одоо жоохон багаар бас яг бас гой биетэй болмоор л ч бас тий. Би яг илүү эрүүл мэнд гэдэг талаас нь жоохон чиний судалсан юмнуудаас бас сонсъё. Яг тэр үнэн бодол нь хүнд ч хамаагүй шүү дээ. Чи зөв өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө онсон судлалд холио сайхан ярьж үгүйсэж өөрийнхөө бодлоор л яаж байгаа. Жишээлбэл эрүүл хөдөлгөөнтэй гэвэл түн жилээ шүү дээ. Гараа гүүж болж шүү дээ. Эсвэл юу л гэртээ нэг сайхан йог хийж болж байна. Ингээ зүгээр ингээ тасгал хийж болж байна гэж шүү дээ. Эрүүлээ гэвэл. Тийм. Тэгтэл яагаад заавал жим гэж. Тий яагаад заавал жим гэж мөнгө төлж шүү дээ. Яа. Яг уу. Би бол өмнө нь яадаггүйсэн. Нэг амир жимд яваад хэрэггүй гэж боддог гэсэн. Уус гэртээ хийждэг гэсэн болохоор. Гэртээ яг үндэ зүгээр ямар ч ирэх хүн, ямар ч хүн нэг өрөөнд байвал яг үндэ өөрийгөө хөгжүүлж болно гэж боддог байхгүй. За. Зүгээр гар дээрээ сунаагаал чээж гарны тасгал хийж чинь хөл дээрээ суулт хийгээд сквот хийгээд зүгээр тасгал хийчих болдог. Гэхдээ яагаад тэгээ нэг жил би ирчээд анх нэг жил ирчээд жимд юусоо явахгүй гэж бодож байгаа. Гэртээ тасгал хийчихсэн байхгүй. Тэрнээс хойш яг нэг дутагдаадсан зүйл нь илүү бүр ингээд төхөөрөмж хэрэгтэй болоод байгаа байхгүй. Төхөөрөмж илүү хэрэгтэй болоод шалтгаан нь илүү нөгөө хүсчихсэн болчингуудаа хөгжүүлэхэд жоохон дутуу санагдаад байгаа байхгүй. Заавал нөгөө гэртээ байгаадах нь жоохон буруу юм байна. Гадаа гардах хэрэгтэй байна. Төхөөрөмж хэрэгтэй байна. Гол шалтгаан. За яг мөнгө төлчүүл нөгөө ингээд яана мөнгө төлсөн шүү дээ гээд тийм сэтгүүгээр яваад идэв шүү дээ. За мөнгө төлсөн чинь хийчихгээд. Тэг ямар нэг үнэгүй зүйл чинь үн цэнэгүй байгаа шүү дээ. Үн цэнэгүй байхаар чинь
хинч явах хүсэхгүй. Одоо үнгүй хичээлийг хинч үздэггүй байхгүй. Үнтэй мөнгөөр авцсан бол заавал мөнгө төлсөн чинь гэдэг сэтгэлгээр үзээд байгаа байхгүй. Тэгж л бодож байна. Эрүүл байхын үн цэнийг мэддэг бол дасгал хийхгүй ч юм уу. Тэгж бодож байна. Бас хүмүүс. Яг хэзээ нэгэн цагт ингэж өвдөж жагаад тэгээд өвдснийхаа дараа эрүүл мэнд ямар чухал гэдгийг ойлгосны дараа заавал жимтэй хүн дасгал хийх хэрэгтэй. За дасгал хийх л баг. Тэгээд тэр бол тэгээд цаг хугацаа тэр хүний л хамаар тий. Юу идэж чинь юу ууж чинь тэрнээс нь хамаар. Тэгэл тэр болтол жин дээр надад бас санагдаад байгаа юм. Нэг очичоор эцэг ингээд төлөвлөж исэн юм аа ядс тал хүртэл нь хийгээд дуусгадаг. За гişтэй ингээд шил за йог хий гэдэг юм байна. Ингээ хийжснээ дундаасаа гинт өөр юм гэтэж битсэн. Хүнжил авчирн гота йогийнхаа гоцсон дээр ингээ гэтсэн байж идэг байхгүй. Эд чи 20 минут хийснэ. За гэснэ залхуураад болчаа. Жим болохоор би очичоороо. Би ирсэн юм чи ингээд тэгээс тэнд нэг тийм амар яажлахгүй тийм. Ингээд тэгж хүнжил яад гівтэж болохгүй. Тийм. Яаж ч нөө бүх төхөөрөмж за 20 минут ч юм уу. Дээдл нь 20 минут ашиглаар антрыг гол тавьцаад болохоор тэрийг нь дагаад ингээд тасглаар нь л хийгээд гарчдаг яг миний хувьд бол тийм баг. Ялч distraction их байна тийм. Одоо сатарах зүйл их байдаг байхгүй. Гэрт бол гоё идэх хоол хүрч байна тийм. Хүрч байна, интернет байна, утас байна, суух буудан байна. Ер нь хамгийн тухтай орчин гэр шүү дээ. Гэрээс гарчхад л ямар нэгэн болчиход идэг санагдаад идэг. Надад Наран Баяр огшийн нэг подкастыг сонсч байсан. Тэрнээс хойш тэр үг надад ерөөс ингээд гардаггүй байхгүй. Тэрний юу гэхээр ингээд чи өглөө гүөх гэж байгаа бол зүгээр л өглөө ингээд хувцас өмсөд зүгээр л одоо нөгөө нэг орцныхоо өөдөнд гар гэдэгсэн байхгүй. Тэгэхээр тэр амар хэцүү сонсогдчихсэн л та. Тэгээ тэрийг ингээд бүр буцаагаад жижигрүүлээд янгууд зүгээр л хувцас шүүгийнхээ өмнө очиж зогсчих гэнэ. Тэгээ хувцас өмсөх нүггүй юу. За бүр болий тэгээ хувцас өмсчих. Тэгээ гарах нүггүй юу. Тэгээ ингээд жижиг алхмаар ямар нэгэн байдлаар хийвэл хий. Тэгээ ер нь бол бас тэрийг айл болох зөв байнга бодчих хэрэгтэй. Зөв надад ягаад ч юм гинт тэр бодлоос хойш тэр сонссон үгнээс хойш нэг тийм юм амархан санагддаг болсон. Зөв ингээд гарч юмдээ явах юм ч юм. Тий. Тэгээ алдчих юм. Бас дадал болох амар хэцүү л дээ. Наадтай ч холбоотой би бас өмнөх дугаарууд дээр нэг хальт дурдж ирсэн нэг сэдв байгаа да. Сэтгэл готрол. Тийм. Уналттай холбоотой сэдв байгаа да. Тэгээд эрийг бас ахаад нэг яриад өгч гэж бодож байна. Жимд явах ингээд сэтгэл санаа өөдрөг байх үед ялангуяа жимд явах бол аюу амархан. Тий. Ингээ гариста ингээ халаад үе хитаад үе явчих амархан. Ингээ сэтгэл санаа унаад ирэхээр хэцүү. Гэтэ ингээд хүчлээд явчих болдог. Бүр газар дор орцсон үед хүн юун жим явах вэ тий? Өглөө орноосоо босох нь хүртэл амар төвхтэй муухай. Ажилдаа ч юмаргүй, хичээлдээ ч юмаргүй, бүр хүнтэй уулзмааргүй, хүнтэй юм ярмааргүй. Бүр ингээд бүр тийм үе зөндөө байна. Энийг болохоор юу гэдэг чинь ажил хийдэг хүмүүс жишээлбэл би burn out-лчлаа болсон гэж хэлээд байдаг. Гэхдээ энэний цаана болохоор burn out гэхээс гадна илүү их сэтгэл зүй дээр тулгуурсан. Тэр ажилтай эс холбоотойгоор сэтгэл санааны уналт яваад байна л да. Тэгэхээр энэний талаар миний уншсан одоо Японы номон дээр ингээд нэг аргууд байсан. За энийг би болохоор өргөжлүүлээд яг гэдэг чинь тэр номон дээр болохоор зөвхөн ингээд тальт уншихаар ерөнхийдөө өөрийнхөө бодол ч юм өөрийнхөө туршлагаас бичсэн юм шиг харагдаад тэгээд би Google Scholar руу орчоод хайхгүй пейпер яг энэтэй холбоотой пейпер байна. Тэр хүн ашиглаж ирсэн үг нь болохоор тийм том болоод дөнгөж ихний үеийн одоо сэтгэл санааны готрол гэдэг тиймэрхүү утгатай үгнүүд ашиглаж ирсэн байсан. Тэгэхээр би тэрнтэй холбоотой юу судалгааны материал хайсан чинь бас гарч ирсэн. За early age adulthood crisis. За тийм. Одоо гайхамшигтай crisis. Тэгэхээр энэ сүүлийн ялангуяа 30 орчим жил бол маш сайн судлагдчихж байгаа. Сүүлийн 10 жил болохоор шинжилсэн судалгаанууд нь гарч ирж байгаа буюу яг энэ нөгөө техник технологи хөгжсөн, networking сайжирсан энэ үетэй холбосон бас судалгаа нахиж шинжилгээтэй гарч ирсэн байсан. Тэгэхээр энэтэй холбоод нэг ярьж өгөхөд яг чинь яг сайн хэлсэн арга واخгүй. Ерөөсөл жижигээс нэг хэлээ. Тэг ингээд хүн өөдрөг байхдаа яг энийг сонсчвал
амархан юм байна л гэж бодно. Яг үнийг хэлээ. Тийм тий. Гэхдээ сэтгэл готч зүйд яг үндэ нэг сонсогчгүй. Тэгэхээр энийг үзэж байгаа өөдрөг байгаа. Гэхдээ ирээдүйд сэтгэл нь унж магадгүй тэр хүмүүст зориулж хэлэхэд яг тийх үедээ өөрийнхөө хийж чадах хамгийн жижиг ганцхан алхмыг л олж шийдэх хэрэгтэй юм байна л да. Тэгээ тэрэн дээр юу гэжсэн бэ гэхээр чи ингээд бүх хувцаа ингээд цэгцэлдэг. Тэгээд айгүй гоё гэрээ цэвэрхэн байлгах чадахгүй өдөр болох гэж. За мэдээж чадахгүй гэж. Чадахгүй шүү дээ. Яаж чадахгүй миний хувьд л чадахгүй би яг юм сэтгэл готролтой байдал чадахгүй. Унцсан үед шүү дээ. Өөдрөг байх уу? Өөдрөг байл чадна шүү дээ. Тэр нэг тийм хэцүү зүйл болж. Унцсан үед л юун гэрээ цэвэрлэх юмтай. За тэгүн гот тэрний арай наатлын амархан даваа нь юу вэ гэж. За тэгүн гот за гэрээ цэвэрлэх болчих. За хувцаа зэгцлээ гэж. Өдөр болгон чи хувцаа зэгцтэй байлж чадах байх юм. Бас чадахгүй байсан хэрэгтэй. Жишээлбэл өдөр болгон гэдэг юу гэж хэлж ийм нэхэр чи өглөө 6 цагаас ажилтай. Тэгээд оройн найзуудтайгаа шоудаж яриад шөнө согтуу 2 цагт гэртээ орж ирээд тэгээ маргааш өглөө ахиад чи 7 цагаас 6 цагаас ажилтай. Яг энэ процесс дээр чи хувцас зэгцэлж чадах уу гэдэг асуулт байхгүй. Тэгээс зүгээр ингээд нормал те өглөө чи 8 дусаад орой 6-д орж ирээд гэдэг ийм өдрийг яриаггүй юм. Бүр хамгийн байжлах хэцүү өдрийг ярьж байгаа. Чи өдөржингөө ажиллачаад оройн шоудаж ухтлаа ууж орч чи бараг тасарсан шахуу орж ирсэн байжээж чи тэр үйлчлээ хийж чадах уу гэсэн. Тэгэхээр би чадахгүй. Надад тэрний наатлах юу байна гэсэн чинь. За хуцаа дөө шүүгээрээ ингэ шидий гэж. Шидий. Тийм. Бөөрн хийлээ. Тийм. Бөөрн хийлээ шидий гэж. Чадахгүй гэсэн би бас чадахгүй гэж. Яг тасарцсан орж ирээд юм тэр өстэй тийм. Тэгэл ерөөсөө ингээл үхэл баг хуцтай унтсан шүү дээ. Тэгэхээр чадахгүй. За яах байх вэ? Ингээ явсаар хагаад юун дээр боосон гэсэн чинь гэртээ орж ирээ гутлаа зэрэгцүүлэл тавьчих гэж. Аа. Гутлаа ингээд хэрэгжүүлсэн арга шүү. Тийм, гутлаа ингээд тайлаад тайсныхаа ардаас хөлөөрөө чамаагүй ингээд цэцлээл тавих нь одоо миний хийж гараараа биш шүү зэ. Япончууд бол бүр ингээд эргүүлж харваш тавьдیں۔ Дараа гарах юм болоо. Би тэрийг ч хийж чадахгүй. Зүгээр ингээд ийм биш. Ийм дали биш. Ийм л хэлбэртэй болгоод тавих нь миний одоо хамгийн хийж чадах. Тухайд миний хийж чадах юм галзхан юм л байсан. Өөр юу ч ололт амжилт биш шүү дээ. Achievement юм шүү. Тэгээд дөрөөсөө одоо жишээлбэл гарч гүүл болон сайн. Гэхдээ би чадахгүй яг үнэ хэлээ. Дасгал хийвэл бүр сайн. Би чадахгүй. Ажлаа ингээд хийвэл сайн. Чадахгүй. Орой иш дунтах гэвэл би чадахгүй яа тэгэхээр унтахаас айдаг. Өглөө ингээд иш тус өгөө нойр хүрээд чадахгүй. Ингээд би юу ч хийж чадахгүй байсан яг үнэ хэлээд тухай. Би хин ч биш болж явсан. Ажлаа ч хийж чадахгүй. Ерөөсөө ингээд юу ч хийж чадахгүйсэн. Тэгээ миний ганцхан хийж чадсан юм нь гутлаа зэрэгцүүлж тавих гэсэн. Шүдээ өдөр болох угаах гэдэг чинь бас нэг юм байна. Тэрийг чадахгүйсэн би бас чадахгүй гэж хэлсэн. Яа тэгэхээр яг согтоо ороод ирэхээр жишээл чаддгүй байхгүй. Яг би согтоо гэж яриад байна гэхээр сэтгэлээр унчаа яах юм өөрөө мэдлэг уучаад байдаг. Өөрөө мэдлгүй юу бүр ингээд уумар санагдаад ингээд уучаад байдаг. Тэгэхээр жишээлбэл ууцсан үедээ би шүдээ нөгөө надад худлаа. Шүдээ уух чинь 1 минут. Гутлаа зэгслэх бол 2 секунд ажиллахгүй. Зүүн хөл баруун хөл маа ингээд дуусна. Хөлөөрөө хийж чадах ажил. За ингээд тэр өдрөөс хойш би яг 7 хоног гутлаа зэгцэл. Өдөр болго. Яг нэг юм дээрээ төгсөж ирсэн гэсэн. Юу ч болж ирсэн гэсэн. А тэгээд за одоо чи ингээд юу эхний өдөр гэж байгаа. Хийчих гэж байгаа. За тэгээд дараа яах вэ гэдгсэн чинь хүүхд чиг баярл гэж хэлсэн. Бүр ингээд чи бүр амар мундаг юм хийсэн юм шиг баярл гэж байгаа. Тэгээд би ч юусэн орой орж ирээд гутлаа зэгцлэн гутал. Гэж ачлаа. Бүр ингээд бүр тэнийг заа. Ингээд хажуунаас хүн харуул бүр ингээд юу вэ тийм солиотой юм уу гэж хэлэхээр гэхдээ тэгэл гитсэн байсан. Тэгээ би ингээд тэр ном дээр бүр ингээд чи тэнэг юм шиг итгэцгээ надаа. Тэгээд чи 14 хоногийн дараа үр дүн гарахгүй бол над руу захиачаад юу ягаарэ? Номныхоо мөнгийг эргүүлж аваарай гэжсэн чинь. За. Тэгэхээр хөөгчийг баярс 7. За ингээд тэр 7 хоног ингээд юм дасгал ажил юм амсах. Тэгээ ингээд яваад чадсан уу гэж. За би чадсан зэ. За тэгвэл дараагийн алхам байгаа гэж. Дараагийн алхам гэлээ. Би аймар 5 юм хүлээж байгаа шүү дээ. Ингээд лаг юм хийх юм болоо гэсэн чинь. За тэгвэл тэрнийхээ дараагийн үйлдэлийг хийчих. Тэгээ би гутлаа эргүүлж харах тавьчих. Яа. Тэр урагшнаа харуулаад зэгцэлчихсэн. Тэрний дараас хэлээд эргүүлж харуулна гэж би гараа ажиллуулж эхэлж байгаа байхгүй. Одоо ингээд миний 2 секунд байвал 4 секунд болж үрж байгаа байхгүй. Эргүүлж харууллаа. За ингээд 7 хоног хийсэн 7 хоног баярсан. За ингээд дараагийн үйлдэл гэсэн. Чи чадах хэмжээгээр дараагийнх алхмууд руу л ороод.
Нааш нь гэхдээ нэг амар юутай амар адилхан санагдаад явчихлаа нэг. Зөв кунфугийн юу гэдэг штэ. Кунфугийн хичээлүүд байдаг штэ. Ингээ жактиг үлгэх гэдэг. Карате гэдэг. Тийм шүү дээ. Карате кид дээр яг наадах зүгээр ингээ мянгуудаа ингээ давтаж хийгээд. Тэгээ яг мянгуудаа давтсны дараа яг өөр ирэхгүй хийдэг болчихно гэдэг. Өөр ирэхгүй хийгээд тэгээ ингээ гарны хөдөлгөөний юу болдог. Зүгээр тэр нь тэгээд явж юу болж байгаа гэхээр зүгээр дадал суулгаад байгаа байхгүй тий. Ерөөсөө дадал. Яг тийм. Тэгээд гол нэг дадал суулгах нь гээд бид нэр дадал одоо ингээд тий ямар habit гэдэг л нэг гоё atomic habit энэ тэгээд тэр лаг ном уншихаар ингээд өөрийн мэдлэгөө ингээд нэг тийм мундаг дадал болох гэдэг дайраад идэх нь тийм тий. Зөв гэхдээ сэтгэлээр унтсан хүнд л тэр ажиллах боломжгүй юм байна л та. Өглөө болгон 7-оос босч гэж ашиг барахгүй. Яг нэг сэтгэлээр унтсан унаагүй байгаа хүнд бол энэ айгүй тийм минуттай сонсогдох. Гэтэ сэтгэлээр унаад яг энэ сони юм руу орцсон хүнд бол юун тэр супер дадал суулгах, юун өдөр болгон 5 минут ном унших боломжгүй. Ямар ч боломжгүй байсан над миний хувьд бол. Тэгээд тэр судалгаан дээр ч бичсэн байсан. Үгүй юм хийх боломжгүй болчихдог. Энэ тэгээд чамаас ишгэлтаална гэж ойлгож ухааны бичсэн байсан. Тэгээ за окей би үс юу ч чадахгүй. Гэхдээ миний чадах ганцхан юм байгаа тэр хутлаа зэслэг байсан. Ингээл ерөөсөө хийгээд жижигхэн л амархан тий. Тэгээ хамгийн гол хэсэг нь яг би түрүүн хэллээ шүү дээ. Хийснийхээ дараа хүүхчиг баярл гэж. Баярлж чинь хүүхчиг баярл гэж. За ингээд юу болох вэ? Би багаар би ч юм чадах юм байна штэ гэдэг мэдрэмжийг өөртөө амтлуулад багаар. Айгүй жижигхэн зүйл байгаас гутал зэрэгцэн. Ингээ яваад ахтсан би дараа нь ахаад нэг илүү төвшний мичгэрээ нөгөө өмнө гутлах л зэгцэлдэг байсан хүн чинь өнөөдөр өглөө чи те гүйлтийнхээ хувцыг өмссөн зогсож байна гэдэг чинь бүр айгүй том амжилт авах. Тийм тий. Тэгэл би бүр чадчихлаа гэл. Тэгэл дараагаас нэглэл гараал гүйдэг болж хэлээ. Юу вэ би 500 м гүйчлээ шүү дээ. Юу вэ 1 км, юу вэ 2 3 км. Ингээ яв. Ингээ супер яв. За энэ бас нэг юмтай яг тэр нөгөө би түрүүнээсээ судалгаа 10 жилийн өмнөөс эхлүүлээ шинжилж судлагдаж эхэлж байгаа гэдэг. Network интернетээс болоод гэдэг. Тэгээ өмнө нь болохоор юу болоод байсан? Энэ айгүй энэ сэтгэл готрол ялангуяа айгүй бага байсан. Тэг яасан бэ гэсэн чинь энэ угаасаа нөгөө хүнтэй харьцуулах. Тэг өдөр тутамдаа нөгөө нэг юм амжилтын мэдрэмжүүд нь бага төрөх гэдэг юмнаас үүдэж байгаа мэн л да сүүлийн үед нэмэгдээд байгаа шл. Дээр үед болохоор харьцуулаач хажуутлын айлынхаа бачгатай харьцуулдаг. Тэгээ хажуутлын айлын бачгагийн өдөр тутмын амьдралыг харж байгаа юм чинь нэг өдөр гоё хувцалцсан гарч ирнэ, нэг өдөр сонио хувцалцсан гарч ирнэ тий. Тэгэхээр чинь ууин чинь надтай л адилхан хүн юм байна ш. Тэгээд мань хүн тайвширдаг гэсэн бахал л да. Одоо болохоор бид нэр инстаграмаар ч юм уу хүмүүсийн нэг хамгийн дажгүй байгаа 30 өдрийн хинл бичлэгийг ч юм уу 100 өдрийн бичлэгийг л зургийг л харж байгаа байхгүй. Тэнгуүтэ тэр 100 өдрийн бичлэгээрээ бид нар тэр хүний 360 өдрийг дотроо төсөөлөд байдаг. Аялал, дандаа гоё хувцсөмсөөл, гоё биетэй байгаал, гоё эрүүл хооллол, айгүй их мөнгө олоол байгаа юм шиг харагддаг. Тэгээ тэрнтэй бид нар өөрсдөө харьцуулангуудаа би чи хинж биш юм. Би чи юу ч чадахгүй мэн гэдэг асуудал руу ороод эхэлж байгаа. Тэр нь тэгээ сэтгэл готрлын гол суурь нь тавигдаад шүү дээ. Харьцуулалт гэдэг хүчлэлийг нь өгч байгаа. Угаасаа тэр байгаа. Аль ч цаг үе, аль ч нийгэмд тэр сэтгэл готрол байсаар ч ирсэн. Гэхдээ сүүлийн үед ягаа хүччээд ингэж амар нөлөөлөгдөд байна гэхээр энэ сошиал орчингоос болж байгаа. Харьцуулж байгаа хүмүүс маань бид нарт харагдахгүй байгаа төгс хүн байна. Тэгэрч яалч тэгэл хизээч муухай өдрийнхөө юмыг инстаграм тавихгүй шүү дээ. Тийм. Гой сайхан байгаа гал дээ. Нэг авинд бүгд фейк. Яг юм хуурамч санагддаг. Тэгэхээр нөгөө яг амжилтын мэдрэмж нь багасчихсан. Тэгээ том юм хийхгүй бол амжилттай юм шиг санагдахгүй байгаа нь бидний асуудал болоод ингээд би нөгөө нэг юм жижиг юм ихтэй баярлаад байгаа маань үгүй чи чадна штэ гэдэг нэг л ингэж өгöd байгаа гэсэн. Тэгэд энэ нь ингээд нэмэгдээд ах тусам багаар нэмэгддэг юм байна л да. Тэгээ сэтгэл готрлоос хойш. Хүн амжилттай ингээд өөдрөг байх үед бол чи жоохон юм хийхэд л бүр ингээ угаасаа өөрийн мэдлэг хүчтэйгээр нэмэгддэг болохоор тэрэн дээр ямар ч нэг асуудал үүсэхгүй. Сэтгэл готрлын үедийг л хилээд байгаа. Багаар эхлээд багаар баярлна. Яг хүүхчиг баярлна. Жижиг юм ихтэл маш их баярлна. Гэхдээ дараагийн түвшин рүүгээ чадхаараа ороод байна. Гэхдээ дараагийн түвшнээ хит хол тавьчихдаг. Хол тавьчих юм бол тэрийгэ чадахгүй байх өдрийн уналт нь би чадсангүй штэ гэдэг бодол нь маш сөргөнөлөд гэж байна. Хүчтэйгээр орж. Жижиг юмыг олон өдөр чадах. Жижиг юмыг 30 өдөр чадах. Лаг юм хийчээд
2 өдрийнхөө нэгэнд нь хийж чадахгүй байх нь илүү их одоо хүчээр одоо хүч унгааж өгдөг гэж. Тэгэхээр болж өгвөл жижиг юмыг тавиад баг багаар ахиулаатай. За ингээд нөгөө нэг давхар яг дээр нөстэл доторчлаас гарах бас нэг өөр нэг хэсгүүд байна. Тэрийг зэрэг оруулж ирчиж сая нэг чи шууд дараагийн түвшнээр орж эхэлнэ. За би ингээд яг нөгөө нэг өөрийнхөө чадах юм байна гэдэг юмнуудыг нэмсээр байгаад нэг жоохон түвшинд очиж байгаа. Одоо би яг ямар түвшинд оцсон бэ гэхээр гутлаа ицсэн зэрэгцүүлж тавьдаг байсан. За сүүлдээ гутлаа нэг арчдаг болсон. Ингээ өдөр болгон хөнгөө арчдаг болсон. Тэгээд тэрэнд хүрснийхээ дараа давхар нөгөө нэг сэтгэл готлоос гарах хэдэн аргуудыг хийж исэн болохоор ингээд зэрэг нийлэн гот яг тэр нэг процесстэй би шууд сэтгэл өөдрөг болж эхлээд за энэ дээр би шууд дараа тийм төчнүүд юм оруулж ирээд ингээд би сайжиж авцсан. Шууд ингээд дахиад. Тэр эхний нэг сар 2 сар орчимд надад бүр ийм жижигхэн юм хийгээд юу хийгээд байгаа юм л гэж хаяа бодмоор гэтэл ингээд тэрийг хийхгүй л болж гарч чадахгүй гэдгийг юм би бодлоо үнэн итгэцэн. Тэнийг юм шиг итгэсэн. Яа тэр айгүй олон номнууд байсан, айгүй олон бичлэгнүүд байсан. Арга хатар нэг ChatGPT-т ижлэх юм ярьж байсан. Би яг тэгтээ нөгөө нэг баясаар асуугаагүй. Баяс оруулахгүйгээр асуухад ерөнхийдөө дөхөм юмнууд гарч ирсэн. Жохон өөрөөсөн л та. Гэтэ ингээд пейпер яагаад хүмүүс судалсан юмнууд байсан болохоор ингээд яваадсан. Энэ нэг юм байна. Жижигнээс эхлэв. Тийм ээ, тийм. Сэтгэлээр унсав. Энийг сонсоод бас нэг зүйл санаанд орж ирэл та. Одоо нөгөө хүний толгойн дотор ингээд нэг юм дотоод дайчин гэж байна шүү дээ. Одоо ямар нэг амжилт гаргаад ингээ өөрөөрөө бахархаад ингээ бүр ингээ хөөстаа гэдэг нэг амар нэг тийм хүн байна шүү дээ. Тэр хүн дотоод хүн байгаа заяа. Тэр хүнийг яаж хоолж ийн яг одоо тархиараа яаж хоолж ийн тэр хүнд ямар үг хэлж ийн тэрүүгээр хамаардаг. Хүмүүс ингээд би оста тэнийг юм байна гэл те. Яа би нэг чадахгүй мэн би оста мангар юм аа гэд муу үг хэлэх болгондоо ингээд дотоод өөрийнхөө дайчинг ингээд муу болгож идэг юм уу? Ханд. Дотоод өөрийнхөө дайчин руу муухай үг шийдэж чинь гэсэн үг. Тэнгүү тэр дотоод дайчин чинь өөртөө ихтгэлгүй болох тусам чи өөртөө ихтгэлгүй болно гэсэн үг. Би яг чадахгүй мэн. Тэгэж сөрөг үг хэлхийнхаа хажуугаар нэмж эсрэг талд нь заавал нэмэх үг хэлэх хэрэгтэй. Эрэг үг. Ингээд чадчихна. Би чадна. Гэхдээ юма хийснийхаа дараа чадчих шүү дээ, тэ. Гутлаа зэрэгцүүлээ тавьчлаа. Йоо, чадчихлаа гэд баярлж штэ. Тэгээ дотоод өөрийнхөө дайчиндаа одоо урам өгж байгаа гэж би ойлгоод байна л да. Таны ярианаас сайн. Ямар нэг жижиг үйлдэл хийвэл өөрийнхөө дотоод дайчиндаа урам өгөх хэрэгтэй. Би болохоор яг ингээд тэгж бодод байхгүй яг. Дотоод ямар тааш надад дайчин байгаа. Тэр дайчнаа би ингээд урам л өгөх хэрэгтэй. Тэрүүнд юугээр би тижэл өгнө, ном уншиж чинь, ямар юм уншиж чинь тэр хүнээ яаж хооллох нь надаас хамаарна. Тэгээд бүх чадал нь тэр павер надад байгаа. Тэр бодлыг удирдах павер надад байгаа. Тэгний толгой доторх удирдах юм бүх юмыг удирдах юм яг өөрт чинь байгаа гэдэг ингээд үг зөвхөн амар энгийн мөртлөө амар юм чухал үгүүд байсан байхгүй. Нэг ном уншиж байгаа би ойлгосон нэг. Think and Grow Rich гэдэг ном байдаг байхгүй. Наполеон хэлээ. Тэрийг нэг хальт зүгээр л нэг үг уншиж байгаа. Зүгээр энэ үг амар энгийн үг. Тэр ингээд зүгээр хүн сонсоод амар энгийн санагдана. Гэхдээ яг сайн ухаад үзвэл бүр ингээ ваа гэх тэгж ботхоор заяа. Ингээ зүгээр л ингээ сэтгэл зүйн дотор болж байгаа бүх хэцүү зүйл байгаа. Гэтэ тэрийг өөрчлөх хүч яг ингээд аав ээж чинь ч байхгүй хинт ч байхгүй яг өөрт чинь л байгаа гэдэг үгийг зүгээр ингээд бодоод үзэнгүүт shit би бүгдийг чадах юм биш тэгээд зүгээр ингээд. Гэтэ яг тухайн үед хүмүүст яг ямар мэдрэгтэй мэдгүй зүгээр надад үед тухайн үед нэг тийг санагдчихсан. Фүү би ингээл жоохон хэцүү санагдчихсэн ч гэсэн. Авшиг чадах юм биш үү те. Чадах хүч нь надад байгаа юм чи яах юм бэ те. Чадахгүй гэж бодоод байх тусам чадахгүй, чадах нь гэж бодох тусам чадна. Гэт зүгээр нэг тиймэрхүү сэтгэл зүйн ингээд үеүүдэд зүгээр хүчээр чамаагүй эрэг үг хэлэх нь бас чухал байдаг юм болов. Би бас тэгж бодоод байдаг. Яа ингээд би яг сэтгэл зүйн үед жоохон ингээд дуртай штэ. Хэцүү болоо штэ. Тэг тусмаа яа ингээд эрэг юм хайж эхлэв гэдэг. Өөрөөсөө шууд. Гү зүгээр хүчээр. Тийм хүчээр. Одоо YouTube руу ороод зүгээр хүчээр нэг чи бол ийм чиний удамчных тэх байсан юм уу, ингэх байсан юм гэх амар өгнөд байдаг шүү дээ. Тэднээсийг хальт сонсоод гэтээ бас нэг амар байнга сонсоод байвал өөдчихдээ. Хаяа нэг сонсчиход бол яг бас хэрэг болт. Дайчин гэдэг дээр нэг юм эргүүл сансан. Би цэрэгт байхад
бид нэр сургалтын төвгээд 1 сар юм сурдаг байхгүй. Нөгөө хэлийн зэргийн юуныхаа өмнө одоо яг үүрэг гүйцэтгэж хэлхийхээ өмнө 1 сар юм сурдаг юм. Тэгээд тэрэн дээр миний гайхажсэн юмнууд нь дас гэвэл жишээлбэл учир зүггүй эхний өдрөөс чинь 2 дахь өдрөөс эхлэв. Ороо хэрхэн хураах вэ гэж хэлсэн. За ороо хураах. Тэгээ хураахыг бүр 7 хоног сураана гэдэг бүр бүгд. Яа. Тэгээд 7 хоног сурсныхаа дараа бүр мастержуулах гэж сар сураана гэдэг. Тэр сургалтын дээр үнцэг гаргаад байдаг үстэй тийм. Ор хураахыг л айгүй их сураал байсан. Тэгэл эхлээл нэг 2 3 хоног ор хурааж ирсэн. Сүүлдээ нөгөө нэг юу зэргийнхээ хувцсыг яг аваад тэгэд хувцас авсныхаа ардаас эхлүүлээд хувцаа хэрхэн өвхөх вэ гэж ингээд сураалбар. Хувцас өвхөхдөө л бүр амар анхаарал төвлөрүүлээд ороо урах дээр амар анхаарал төвлөрүүлээд тэгэл тэгжснээр бүр гутлаа нөгөө нэг хэрхэн гой өнгөрүүлэх вэ гэстэй юу харагдлаа та юу гэлээ. Той шиг нар ойж шүс халтармаар одоо тэгж тэгтэл нэх ингээд одоо гэлцуулах гэдэг юм дээр ингээд амар. Тэгэл нэг зах даваа угаах хадах гээл нэг ажил дээр ингээд цэрэг биш нэг тийм аж ахуйн ингээд нэг юмнууд сураад болтгоо. Бүр нэг өдөр тутмын. Ингийн те тэр чинь хийсэн ч хэлээ хийгээгүй чи ялаа шүү дээ. Тэгтэл ингээд тийм юмнуудыг бүр ингээд айгүй хийгээд унсан юм. Тэгээ би тухайд биш ойлгох. Ямар ч лайт те цэрэг гэхээр л юм байх хэвээр баг гэл тэгээд хийгээдс. Тэгээд яг энэ нөгөө нэг түрүүний хэлсэн ярьсан судалгаануудыг уншаад яг нөгөө гарч байгаа юмнуудын ингээд бодоод тэгээд зэрэгтэй юу гэжсэн нэрийг оцсон чинь энэ ч зөвхөн шинжлэх ухаан ашигласан юм байна. Тэнтэй яалчгүй бас. Яагаад вэ гэхээр цэрэгт хийн очдог гэхээр ер нь бол ингээд ардын хүүхдүүд л очиж байгаа шүү дээ. 9 шидийн хүүхдүүд очиж байгаа. Ядуу нь байна, баян нь байна, ухаантай нь байна, ухаан муутай нь байна, бичгтэй нь байна, бичиг өсөхгүй нь байна, сэргэлэн нь байна, номоо нь байна ингээд бүр амар олон төрлийн хүүхдүүд очиж байгаа. За бүр ингээд мансуурлах хотод донцсон хүн байна. Мөрөөдөд тоглоом донтцсон хүн байна. Зүгээр ажиллаа явжсэн хүн байна. Зүгээр хичээлээ явжсэн хүн байна. Ингээд бүр ингээд сэтгэлээр унтсан ч юм байна. Унаагүй ч юм. Мянган явчаад ингээд нэг дор айлгаж байгаа шүү дээ. Тэгүн гутаа шууд тэр хүмүүсийг за одоо дайтад эхлэе гэвэл нөгөө номоо бачка чинь чадахгүй шүү дээ. Чадахгүй. Яг боондоо ороод ирэн гут мань хүн айгаа тэ би чадахгүй юу би тэр нөгөө нэг гэртээ хоолоо ч хийж чаддаггүйсэн. Нөхөр гэрээхийн төлөөх чагалж чаддаггүйсэн нөхөр 90 гутаа хүн халаалаа нэг чадахгүй штэ. Тэгээд тэр тэнд юу ашигласан юм бэ гэд би зүгээр таамаглаж байгаа шүү. Энэ миний төсөөл олон жилийн өмнө яг энэ цэрийг яваад яг тийм нэг бүтэхгүй гаруудыг авчирчаад яаж энэ гаруудыг бүтэх гар болох вэ гэдгсэн чинь ерөөсөө хамгийн амархан юмнуудыг л хамгийн сайн хийдэг болгоод өө чи өстө мундаг хийж ийн гэл ингээл юу ягаал эсвэл шийтгээл те мундаг хийхгүй гэн шийтгээл тэгэл шийтгүүлэхэ болонгот өө би мундаг болчлаа гэж юу ягаал ингээл дараа чинь төвшин рүү орсоор байгаа л нөгөө нөхдөд чаа айгуу сайн одоо босод юмнуудаа хийгээд тэр тийм нэг шинжлэх ухаанч юм айгуу тийм цэргийн шинжлэх ухаанд ашигласан болоо гэж би бол таамагласан. Тэр судалгаанд би олоогүй л тэгтэл тийм байх. Тим чинь санаандгүйгээр тэгнэ хийж байхгүй сте. Санаандгүйгээр нэг тийм систем тогтцсон дөрмөнд нь бичсэн байна гэж байхгүй сте. Ямар нэгэн шалтгаан байсан болоо л хийсэн баг. Тэгэхээр яг тэр шалтгааныг нь бол би зүгээр энэ гоё болохоор гэж л хийгээв. Яг нэг ийм нарийн яг энэ цэрэг тактик яг тулалдааны үед хэрэг болцсохойцсон юмнуудыг л шингээж өгсөн. Тэгээс цэргийн дөрмийг цусаар бичигдсэн гэж хэлдэг байхгүй. Цэргийн дөрмийг дарах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ цусаар бичигдсэн дөрм. Буюу айгүй би нэг өмнөх 2 дахь дугаар дээр л нэгний дугаар дээр л айгүй их ярьсан шүү дээ. Үхэл гэдэг. Тэрнтэй адилхан яг л цусаар бичигдсэн байхгүй. Японыхтай адилхан гэж юм. Тэр нь бол тэр юмны цаана заавал нэг юм хүрээ өгцөн байгаа, нэг хүн хордцсон байгаа гэдэг шиг. Яг Монголын цэргийн дөрм бол ер нь дэлхийн цэргийн бүх дөрмүүд бол хин нэгэн цаана өгчихсэн болохоор л тэр дөрм бичигдсэн байна. Хатуу. Тэгэд бүр яг л баримтлах хэрэгтэй. Тэгэхээр яг хураах хэрэгтэй гэж битсэн байгаа бол тэгэл яг л ураанаа л гэсэн. Тэгээ яг тэн дээр яг анзаараад хахад манай зэргүүцсэнд анх ингээл ер нь бол битгүү гараад л байсан. Sorry. Андаа та. Үнэн биз дээ шок. Сонсох байгаа хэрэгтэй нэг. Тэгтэл бүтгүү гараад л байсан. Би бол нэрээ хэлнэ. Би ч ялгаа бүгд л өөрсдөө өнгөрсөн цаг дээр бүгд л яг бүтэхгүй даанар байсан байхгүй. Тэгээд тэгэл тийм л байсан баг. Тийм бол тэгээдсэн ирнэ яг сургалтын төв дууссан чи бүгд айгүй юм ингэж мэгдэг болсон тий. Өө отхон бэлгээ болцсон тий.
Муу дарга энэ дарга өдөөс нэг тийж чанга дурдаг болсон. Тэрнээс өмнө л тий нэг юу шийтгэл амсаал нөгөө нэг гар дээр синалгуулаас гар дээрээ зогсоол тий дөрмийн дагуу тэгж шийдэгдэг байхгүй. Би бол аа шагаад очиж л гэж боддогсэн. Ингээ зогсоолгоод байдаг. Дэлхийн оронд зав шалгуулсан дээр гэж юм. Тий. Ингээд гар дээр ингээд олон минут зогсноос нэг цохиулаад нэг ингэснэ 2 минутын дараа тэр нэг гайг болцсон арай дээр. Эн чинь бол өдөржингөө гар салгана шүү дээ. Тийм. Тэгэхээр тэгж шийтгүүлээд ирэхээр нөхдөд журмандаа ороод тэгснээ нөгөө өөртөө юм чаддаг болоод эренгуутаа бүр ингээд гоё өөртөө ихтэй болоод ирж байгаа байхгүй. Юу нөгөө өмнө нь бол амьдрал дээр нэг боо өдөөсөн толголаастай ингэдэг байсан нөхдөд чинь одоо бол бүр юу ч болсон гэсэн өдөөсөн те ингээд загс морс гэдэг болцсон те бүр ингээд юу хилдэрч мөрч орж утга утгатай байхад бол загс алааш өнтер гэдээ хэлдэг болцсон. Тийм ийм ихтэй болцсон байгаа нь яг үнэ хэлэхэд жижигэн дадлуудыг юу чадна гэдэг юмнуудыг суулгаад тэгээд энэ дээр нурамшуул болгоо шийдэхгүй ч юм уу те ингээд ранк чигсаалт гаргаад ирэнгуут ингээд мундаг. А тэгтэл яг сургалтын төвөр үнэхээр яг нөгөө нэг чадаагүй нөхдүүд нь бас ингээд тэрчгээр чадахгүйсаагаа дууссан нөхдүүд байна. Жилчингээ мяарсаргаа л дууссан нөхдүүд байна. Тэд нар яасан гэхээр яг гор ураах нүрт тэдний хувьд хэцүү ажилласан. Хуцаа өвхөж тавих нүрт тэдний хувьд хэцүү ажилласан. Сонирхол юм те. Тэрнээс хэцүү юм хийж үзээгүй бас. Тэгээ зүгээр жилчингээ тэгэж хийгээд тэгээ сурахгүй юм. Бэжсэн юм ингээд оршиж исэн нөхдүүдийн эхлэлийг нь тэр оршлоос нь хүнд тавиад өгчөнгууд. Чадахгүй. Тэгээд чадахгүй гэдэг юм аа ингээд чадахгүй би чадахгүй ингээд хамгийн юм яа тэр чинь чагсаалт гарна шүү дээ. Хамгийн мууд. Тэгэл муугаар явсаар аваад дуусна нөхдүүд байгаа. Тэгэхээр тэдний хувьд жишээлбэл бүр амархан юм тэднэрт даалгавар болгоод өгсөн бол тэд нар магадгүй жилийн дараа арай дээр болчих магадaltaй байсан. Жиж үлрэлтэй юм тий. Тэр одоо энийг үзээд сэтгэл санаа нь өөдрөг нөхдөд бол sorry энэ бол их тийм хэрэгтэй зүйл биш. Тэрний оронд Atomic Habit энэ төр уншаад илүү мундаг юм а бодоод төсөөл явж ирсэн дэр. Гэхдээ нэг бурууд бол тэр доош амархан унах нь юу вэ гэхээр түрүүний хэлдгээр хийнгээд төлөлдсөн хийнгээд өөртөө амлцсан юм а хийхгүй болох үедээ хүн өөртөө урам хуураад хэлдэг. Юм гэдэггүй шүү дээ. Өөрийгөө ер зүгээр амхнаар хэлэхэд бол өөрийгөө хуураад ингэн гэснээ хийхгүй бол ялтчгүй дотоод яг өөрийнхөө жанжин шугамаа устгаж ийн гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд энэ дээр нэг жишээ өгүүлбэр байсан нь. За ингээ. Чиний нэг найз заа. За би. За. Ингээ хоёлаа подкаст хийж штэ. Өнөөдөр уулзъя гэдээ ярьчаа тэгээд ингээ уулздаг. 6 цагт 5 цагт уулзах гэсэн бол ингээ 5 цагт уулздаг. А тэгтэл би өнөөдөр хоцроо 6 цагт ирлээ. 1 цагийн дараа. А чи яг уучлаа тий. Яа санаа. Дахиад дараагийнх дээр дахиад 6 цагт. 3 дахь дээр ахаад 6 цагт. Ингээ 1 цаг хоцроод байгаа шүү дээ. 5 цагт уулзсан гэснээр 6 цагт ирээд байгаа. Чи 4 дахь дээр хэдэн цагт ирэх вэ? 6 цагт л ирж шүү дээ. Яа. Та зөв баян 6 цагт ирэх гэж. Гэхдээ би 5-аас уулзъя гэж хэлсэн шүү дээ. Ахиж хэлсэн юм уу те? Тийм би 5-аас л уулзъя гэдэг шүү дээ. Баян. За тэгвэл тэгэл 5-таа л ирнэ шүү дээ. За би ахаад тэгвэл 6 цагт ирч. 5-таа уулзъя гэчээд дахиад 6 цагт цагийн дараа. Тэгэл хэлнэ шүү дээ. Яагаад хоцроод байгаа юм бэ? За зүгээрээ би одоо дараа нь яг чад. За. За тэгээд дахиад 5 дахь дээр дахиад 5 цагт гэснээр 6 цагт ирлээ. Тэгвэл хэлнэ. За чи 6 дахаас хэд цагт ирэх вэ? 6 тараа 5-таа л ирнэ. Тэгэл ирэхгүй бол буцаад. Ингээд 10 удаа тавтдаг. За. Чи хэдэд ирэх? 5-таа ирнэ. 5-таа ирчихэл буцаал. Буцаал яа. Яагаад буцаа явж байгаа? Би цагтаа ирэхгүй юм шиг. Тийм надад итгэхгүй шүү чинь. Тийм. Би 5:10-д ирчихлээ. Мэдгүй. 5:20-д ирчихлээ. Итгэл алдсан шүү дээ. Итгэл алдсан байхгүй. Тэгэхээр яг энийг өөрөөсөө асууад. Чи манай шүглээ 7 цагт босно гэж өөртөө амласан. Сэрүүлэг тавьсан. Чи 7 цагт сэрэхгүй. 8 цагт сэрчээ. Үнэ яг. За маргааш дахиад орлоо. За ингээ 10 тавтдаг тийм. Бид нэр өөртөө хэдэн өдөр хамт идэв гэлээ. 365 нэг. Хэдэн өдөрт хамт идэв өөртөө. Өөртөө. Бүх өдөр өстэй. Бүх цагт хамт идэв. Гэтэл зүгээр нэг 7 хоногт нэг уулзж байгаа надтай 10 өдөр уулзаад тэгээ би нөгөө амлалтандаа хүрээгүйс болоод чи надад итгэхэ болж штэ. Чи бол айгүй хүлээстэй юм болохоо 10 удаа уулзаад байна. Ихэнх үзэж байгаа хүмүүс бол 3 дахаас эхлүүлэл 6 цагт ирнэ. Яг үнэ хэлэхэд. Болич гэж хэлэх баг. Сая таны ярьсан чи яг зөв өглөө ингэж снүүс тавьдаг хүмүүс биш штэ. Ингээд бүр өөрийгөө снүүс тавьдаг гэд итгэцэн байдаг штэ. Би угаасаа л снүүцтэй сэрдэг гэд. Ингээ өөрийгөө амар хуурцсан байгаа байхгүй.
ингээд өөртөө итгэх болцсон шүү дээ. Ингээд тэр цагтаас ирч чадна гэхээ. Ингээд бүр ингээд итгэлэн бүр ингээд зеро дээр очсон юм шиг санагдчих. Fuck bro. Амар угаас тийм. Нааш тэгтээ амар ойлголттой. Зүгээр ингээ энгийн юм дээр ингээ амар ойлголттой. Өглөө снүүц тавьдаг бол яг өөрийгөө амар хуурж өөртөө итгэхгүй шүү дээ. Oh my god. Харин тийм. Энэ юурээс яг бусад хүн дээр тавиад бодохоор айгүй ойлгомжтой байна шүү дээ. Тийм тий. Зүгээр яг өөр дөр л тавиал ойлгохтой ойлгомжтой тий. Тийм. Хей амраа ойлаа маргааш өглөө 8-аас гарч гүйе. Окей 8-аас уулзъя. Би 8-даа гүйхэд би л. Амраа ирэхгүй. Тийм тий. Яасан унтцсан. За маргааш өглөө ахиад гүйе. Яг л ингээл давтагдаал явсаар байгаа л тавтахаас эхлүүлээл би амраатай гүүхэ болох байхгүй юм. Өөрөө өөртөө л гүүхэн шийдэж. Яг энэ процессыг л өдөр болгон новшгиж өөртөө хийж ийн гэдэг төсөөлтөө. Йоо. Бүр үнэхээр яг чөтгөрийн зөөл чөтгөрийн төрөг шиг санагдчихэв. Яаж чи өглөө 7 цагтаа сэрх юм боломжгүй байхгүй. Өөртөө итгэх болчих юм чи. Тэгээд энэ бол амар том юу вэ? Байсан болохоор би яг өмнө нь жишээлбэл 6 6:15 6:30 6:45 7:15 гэж тавиад би Монголд байхдаа жишээлбэл яг 8 цагтаа сэрэл юм ийдсэн болоод сургууль руу ажил руу гүйдэг гэсэн. Тэгээ яг энд ирснийхээ дараач ялгаагүй. Одоо нөгөө стил готролд орчоод гарах аргууд маргууд гэж хайнгууд өглөө эрт бас дасгал хийгээл тэгүн гот чинь би надад дасгал яг өглөөний л цаг ангууд. За би өглөө эрт босох хэрэгтэй байна гэл. Тэгэл 6 цаг зэрүүлээд ангууд босохгүй ингээл яг энэ явцад таталтаа. Тэгээд яг нөгөө иймэрхүү юмнаас сонсоод яасан бэ гэсэн чинь ажил руугаа гэрээсээ гарч бол хамгийн сүүлийн цаг дээр өөрийнхөө нүцгэн байхаас эхлүүлээд хувцас өмсөө гарах цагийг нэмээд тэгээс ирүүлээд авчих. Тэгээ би жишээлбэл 8:20 гэхэд гэрээсээ гарвал ажил руу амжина. Би хувцаа 3 минутад өмсдөг гэдэг би 8:17-аас ирүүлээд ирдэг гэсэн. Тэгээд 8:17-д би босхгүй бол угаасаа ажлаас хоцроод баларна. Тийм болохоор өөрийн ирэхгүй босдог гэсэн. За ингээл ерөөсөө 8:17-д ингээ босоол авч ерөөсөө багсаа зэг. Гэтэ унтчихвол яах вэ? Унтахгүй угаасаа яг нөгөө унтчихвол яах вэ? Унтчихвол тэгээд яах вэ тэгэл хоцорлоо л тэгэл болно шүү дээ. Тэн дээр юу ч үүсэхгүй байхгүй. Хоцорлоо өөрөө амлалт тавиагүй юм чинь. Энд чинь би яг 8:17 босъё гэдэг тийм амлалт ерөөсөө тавиагүй байхгүй. 8:17 босохгүй болохгүй л гэдэг л ойлголттой болохоор би өөрөө амлаагүй. Өөрөө өөрөөсөө амлаагүй болохоор амлалтаа биелүүлээгүй чи бүтэхгүй амт юм биш гэж хэлэхгүй байхгүй. За угаасаа их стам л хийж чадсангүй дээ. Чи угаасаа чаддаггүй шүү дээ гэдэг мэдж байгаа юм чинь. Тэгээд тэр чинь өөр ойлголт болчихгүй. Өөртөө амлана гэдэг чинь өөрөө хийж байгаа юм. Ажилдаа очино гэдэг чинь ажилдаа хийсэн гэрээ контракт авахгүй. Ажлаа хийхгүй бол ажилдаа хийсэн гэрээ контракт. Өөрөө хийсэн гэдэг чинь амар чухал. Энэ хоёрын хооронд бол тэнгэр газар шиг ялгаатай байна. Тэгэхээр би нэг өөртөө амлалт үүсэхгүй болохоор тэн дээр юу ч үүсэхгүй. Ер нь бол тэгээд 8:17-д босно. Хасаад яг босно. За ингээ явсаар байна. Яг нөгөө 8:17-ийн сэрүүлээ яваалгаа шүү дээ. Тэгээ ингээд нөгөө нэг сэтгэл готрлоос гарах үйл процесс зэрэг ингээ явагдана. Ингээд жилийн дараа гэхэд яасан бэ гэхээр би 8:17 гэхэд сэрүүлийг тавьж байгаа. Гэхдээ хөвчлэн 7 идгээл босч. Эрт унтаад нэ. 2 цагт унтсан ч 7 идэд л болсон. Ягаад зарим тохиолдолд 8:17 сэргээс эрт сэрээд байгаа юм шүү. Тийм. Зарим тохиолдолд 8:17 босно л тоо. Гэхдээ би өөртөө яг энэ дээр юу гэж хамласан бэ гэхээр хэрвээ би 8:17-аас өмнө сэрх юм бол босъё гэдэг л амлалт байсан. Сэрх юм бол босъё. Тийм. Нойрноосоо сэрдэн штэ хүн. Ингээл сэрэл нүдэн нээдэг ч юм уу эсвэл ингээд сэрүүн байгаа мэдэрдэн штэ. Гээ за сэрчлээ дээ. Жохо эвгүй хүзүү өвтц юм уу тэр гэдэг. Сэрдэн штэ нойрноосоо. За. Тэгэн гутаа би шууд цагаа арахгүй орноосоо босох хэрэгтэй гэдэг л тийм л амлалт өөртөө хийсэн. Тэгэхээр энэ сэрүүлээс өмнө үү? Тийм. Хэдэн цагт авах нь энэ чамаагүй ч. Тэгээ шөнийн 3 цаг сэрчүүл яах юм тэгээд. Тэгэл босно. Ямар сони юм. Тэгээ миний хувьд бол энэ надад бол ажилтдаг байхгүй яа. Тэгэхээр би нөгөө нэг шөнд их сэрээд идэггүй. Тэгээ өөрөөрөө сэрд юм шүү дээ. Яг л өөрөөрөө сайхан сэрнэ. За тэгээд ингээд босно гэдэг амлалт тавиад тэгээд ерөнхийдөө босдог. Зарим тохиолдолд амлалтаа биелүүлэхгүй байх тохиолдол байна. Гэхдээ тэрэн дээр болохоор би өөртөө юу ятдаггүй. Гэхдээ угаасаа хоёлаа ингэж амар тохироогүй шүү дээ. Зүр чадвал босъё гэж ярьсан шүү дээ. Тиймэрхүү л юм амлалтаа өөртөө. Тэгэхээр өөрийнхөө хийж чадахгүй юмыг өөртөө амлалж өөрийгөө сэтгэлээр унгахаа болдог. Эсвэргээрээ хийж чадчих юм бол харин тэрэндээ амар баярлдаг. Тэрэндээ өөрийгөө урамшуулдаг. Yes! Юката. Тийм. Одоо миний нөгөө би өдөрт хаяа гүдэг 7 хоногт өдөр гүдэг. Тэгээд гүүх тутамдаа миний ганцхан хийдэг юм одоо заншил.
Тэр нь гүйж дуусчаад би ингээ гараа ингэж чаад ингээ дээрээс ингээ авчаад ингээ баярлдаг. Yes. Ана Японд чанга ойрлцох гол ингээ дотроо ингээ амар ойрлдог. Энэ яаж юм гэхээр нэгт би ингээ миний хувьд айгу хэцүү байсан зүйлийг дээрээс татаж авчаад өөрийн болгож чадчихлаа штэ гэдэг өөртөө юм юу гэж. Наач гоё хилэмж биш үү би тий. Ингээ дээр энэ байсан юмыг ингэж татж авчаад өөрлөө гэж ихчлээ. Яагаад би ингэж юм гэхээр би жилийн өмнө утлаач зэрэгцөөж тавихад надад хэцүү байсан тийм л сэтгэл готролтой. Яа амтан байсан бохоггүй. Яа үнэн багтай. Хүн болгон мундаг байна. Хүн болгон насан турштай юм супер байна гэж бол байхгүй хүнд амьдралын үйлцэл байгаа. Унсан үедээ хэрхэн тэр уналтын цэгийг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг дээр л анхаард юм байна л дээр нь мундаг хүмүүс. Мундаг хүмүүс хизээч өөрийнхөө оргил үеийг улам оргил болгоё гэж боддгоо юм байна. Унсан үедээ юу хийж чадах вэ гэдгээл нэг төвшөө ахиулах юм бол тэр чихтэй ингээ ахдаг гэж үздэг. Амьдралын циклэр. Унсан үеийнхээ чадамжийг л ингэдэг. За энийг бас гүйлттэй холбоотой ингэж тайлбарладаг юм байна л да. За. Гүйлтийн одоо Nike app дээр жишээлбэл гүйлтийн чаленж програмын гүйлтийн програмын эхлүүлчихээр яадаг гэхээр 7 хоногтоо нэг удаа урттын гүйлт хийдэг. Нэг удаа хурдны гүйлт хийдэг. 2-3 удаа recovery буюу нөхөн сэргийх гүйлт хийдэг. Марафонд орох жилээ гэж үтэй. Тэгүн гот надад уул нь холын зан гүйлт нь илүү чухал шүү дээ. Холын зан гүйлтийн би пейс буюу хурдыг нэмэх нь миний хувьд чухал. Хурдан гүйлтийн пейсийг нэмэх нь миний хувьд бол чухал гэж бодно. Энгийн тохиолдолд. Гэтэл яг програмын үед юу гэдэг вэ гэхээр recovery run буюу нөхөн сэргээх гүйлтийн чинь пейс багаар архичивэл чиний гүйлтийн чадвар одоо юу чинь сайжирж байна гэсэн. Чадал чинь сайжраад байна гэж үздэг юм. Тэгэхээр яг энэ адилхан байхгүй. Recovery run гэдэг чинь ядарсан байхгүй юу? Холын гүйлтийн маргааш өдрийн гүйлт байхгүй. Тэгэхээр амар ядарсан байж тээ 10 км гүүгэн хөл ингээд цуцсан байх үеийн маргааш нь буюу уналтын цэг дээрээ би гүүх үедээ өмнө би 7 пэсдэг гэдэг байсан бол дараагийн 7 хоногт би 6 зуны 58 болцсон байвал би сайн гүүхч болж эхэлж байна. Сайжирж байна гэж үздэг. Пик үед ирэх биш хамгийн lowest point дээр ер нь бол сайн байв сайжрах хэвээр. Yes. Яа. Тийм ээ. Тэгэд энэ яг сэтгэлзүүдээр яг ялах. Сэн. Тэр сурагч байх үед унал бас бага ирдэг юм байна. Яагаад гэж бодож байна. Ялангуяа 10 жилийн сурагч байх үедээ уналт илүү бага ирдэг юм байна. Why? Илүү ачаалал санаа зовхон бага байна уу? Эсвэл бас гүүч юмэр юм уу? Саяны би бол яг одоогийн өнцгтэйгээс холбогдвол яг уу 10 жилийн уналтаас доош унах боломжтой гэх юм уу? 10 жилээс унлаа, оюутан боллоо, унлаа. Ажилд орлоо, унлаа. Гэтэ энэ олон уунж үзээгүй юм болов. Тэгж л бодож байна. Олон lowest point дээр очих. Эсний дараа сэтгэл зүй илүү байдаг юм байна. зөв таны юутай холбоо шүү дээ. Энэ дээр болохоор эсрэг ажиллаж байгаа. За 10 жил нөгөө нэг айгүй олон хичээл үздэг шүү дээ. Тэр донд ядаж ганц чаддаг хичээл байдаг та. За бүх хичээлдээ мөнхтэй биеийн тамиртай сайн хөгтөд дээ шүү дээ. За тэгэхээр мань хүн 7 хоног болохыг эцэн нэг удаа амжилтын тийм мэдрэмжээ авдаг юм байл. За хийдэг юм жижиг байт юм. Аа 10 жил даалгавар гэж easy гэж магадгүй л дээ. Даалгавар гэж аваад нэг хичээл дуусаад нэг даалгавар өгөөд дараагийн хичээл дээр ингээд явдаг тийм жижигхэн даалгавар байдаг. Тэгэн гот тэрэн дээр бас ингээд амжилтын мэдрэмжээ яваад. Ажилд орчхоор яадаг вэ гэсэн чинь нэг юм том даалгавар байдаг юм байл жишээлбэл. Прожект тийм уртын хугацаанд. Ядаж нэг 3-4 өдөр зарцуулдаг юм. Тэгэхээр унах магадлал нэлээд байна. Эсвэргээр нөө routine work ажилтаа хүмүүс байдаг шүү дээ. Тиймэрхүү хүмүүс бас яг сэтгэл зүйн докторчих хандлагатай болдог. Өөрөөр хэлбэл яг тухайн өдрөө хийгээл дуустдаг. Тэгэхээр тэн дээр амжилтын мэдрэмж бага зэрэг байна. Гэхдээ унах боломж бол багатай. Гэхдээ амжилтын мэдрэмж яг ижлэхэн амжилтын мэдрэмжийг удаан авахаар тэр нь амжилт биш юм шиг санагдаад ингээд уртын хугацаанд ингээд уруудаж эхэлдэг авчаа ийм огцон унах магадлал бага байт юм байна л да.
рутин биш work-ийн одоо ажлын нөхдөд одоо би жишээл прожектоор ажилладаг байлаа гэхэд прожект 3 сар ерөөсөө бүрд өгдөг байхгүй бүр ингээ. Fuck. Тэгэхээр бүр ингээ онд юм. Би юу ч чадахгүй юм биш үү? Томьёогоо хийн гэд дотороо бодоод байна гэсэн үг шүү дээ. Тэгэл юу ч хийхгүй. Тэгтэл 10 жилийн хүртэл жижигэн таскууд байгаа. Тэднийг ингээд даваад чадахгүй ч ингээд даваад байдаг болохоор ингээд өөрийгөө ингээд аргалаад ингээд яваад тэдний унах боломж нь арай бага. Тийм ээ. Их сургуульд орчоор бас их хичээлчлэл 7 хоногт нэг ордог болоод эхэлнэ. Тэгээд нөгөө бүр 2-7 хоног дамждаг. Эсвэл удирдалтаа нэг даалгавар авдаг болоод тэгэхээр бас уналт нь арай гүнзгий болж. Ингээ ажил руу бүр гүнзгий. Одоо би яг энэ чинь ингээд захирал махирал болоод ирэхээр бүр ингээд доош явах нь шүү дээ. Яг үнэ. Тийм ээ. Гэтэ ер нь тэгэл аль болох хувийн зохион байгуулалт тэгэл дадал мадал. Тэгэхээр яг юунаас л хамаарна. энэ дээр харин яг энэ сэтгэл зүйн юмнуудыг ингээд анзаарч явах хэрэгтэй. Зарим хүмүүс цаанаасаа яагаад ч юм бэ мэдэхгүй одоо мундаг хүмүүс. Би бол тэднийг зөв мундаг гэж хэлчих гэж боддог. За. Одоо мундаг хүмүүс л энийг ингээд өөртөө айгүй юм ойлгоцсон, анзаарцсан. Тэгээд тэрийг өөрийн мэдлгүй хийдэг болчихсон. Тэгээд тэр хүмүүсээс ингээд таны амжилтын нууц юу гэх рүү ингээд амархан юм ярина. Энгийн юм ээ. Зүгээр дадал байсан. Зүгээр штэ энэ тэр. Ийм амархан юм гэж. Миний хувьд үгүй sorry би тийм мундаг юм биш. Таны тэгж ингээд цаанаасаа хийдэг юм чи миний хувьд хийж чаддаггүй зүйлээ. Гэт ингээд би өөрийгөө мундаг биш гэдгийг хүлээн зөвшөөрчөөрөө ийм шинжлэх ухааны юмнуудыг олж уншаад яг тэднийг ашиглаад ихээр арай гайгүй. За ингээд би бас ингээд сая хэдэн 7 хоногийн өмнөөс унжаагаа анзаарч эхэлж байгаа. Яа тэгэхээр би нөгөө нэг ингээл чадаалгацсан ингээл өөрийнхөө чадлын юмнуудыг нэмээд байна штэ. Өмнө нөгөө гутал зэрэгцэлтэй гэсэн нөхөр чинь одоо болохоор 7 хоногт ингээ ажил амар олон юмнууд ингээ тавьж байна. Сардаа нэг вебсайт майт хийн чиж ашиг ингээ ажилласаа гадуур өөр юм хийн гэж ашиг ингээ супер юмнууд тавьдаг. Нөгөөдөө чадахгүй болоод ирнэ штэ. Тэгэхээр ингээ унаад эхэлж байгаа. Тэгээд за боли. Одоо нэг онолт нь эхэлчихлээ. За яах вэ гэснээр. Тэгээс би юу чадахгүй дээр ахаад. Тэгэл энийг ингээл хийгээд чи sorry чадахгүй маань. Эх 7 хоногт чадахгүй. Дараагийн 7 хоногт тийм. Үгүй чадахгүй гэж магадгүй. Үгүй би чадахгүй хаа. Тэгээ ингээд хэлээд тэгээ өөрийнхөө ингээд амар их юм хийнэ гэсэн унгаагаад. Тэгээ хүнээр хийлгэж болох юм надаа дандаа хүнээр хийлгээд. Хүнээс гуугаал хэвээр sorry би чадахгүй. Та ингээд хийгээд өччихээ. Ингээд юмнуудаа ажлуудаа багасгаад дахиад нөгөө нэг өөрийнх нь чадах хэмжээнээс эхэлж байгаа. Гутлаа тавьж эхэлж байгаа. Арай одоо л тийшээ тэр хүртэл унахаа олчих жоох байхгүй. Яа тэгэхээр тэр хүртэл унахаасаа өмнө би мэдчихэж байгаа байхгүй. Би өмнө нь нэгийг хийдэг байсан бол одоо болохоор би сая 4-7 хоногийн өмнө хүртэл миний пик үе байсан гэж би 100 хийдэг болсон байгаа. Тэгээ би 120-ыг хийхээ зорингот чадхаа ойлоод ирэнгот за боли 80 болгоч. Тэгээ 80 болгонгот 100 хийдэг байсан чинь 80 бол асуудалгүй гээд ингээ 80-аас ахаа баг ингээ ахвал. Ингээл яг нэг давлгаа нь бол эхлээ юм доор яжгаад баг ингээ дээшилж ийснэ энэ дээр гараад ингэснэ. Угаасаа унаад ирнэ. Ингэн гутаа би тэр чигээр ундаг байсан бол одоо болохоор би тэрийг анзаарч байгаа болохоор эндээс нь буцаагаад ингээ дээшлэх юм байна. Ер нь л тэгэл арилжаан дээр ярил чарч гэл юм. Яг тийм. Яг онц төсөлтийн чарч. Тэг яг тийм. Тэгэл тим юм л хийж л одоо мундаг биш тий. Гоцфкүнө фцүнө гэдэг одоо Японоор маш энгийн хүний хувьд хийж чадах хамгийн одоо супер зүйл маань энэ гэдгийг ойлгосон. Тийм ээ тий. Энгийн бөгөөд энгийн юмыг зүгээр толтон сайн хийж хэрэгтэй тий. Өдөр болгон. Шал энгийн хүн болохоор би супер амжилтанд хүрч чадахгүй. Гэхдээ супер амжилтанд хүрмээрэл энэ л арга надад бүр арга байхгүй. Одоо тийм супер хүмүүс шиг. Хөөе наа чи амархан штэ гэдэг би чадахгүй. Sorry. Тэгэхээр манай аав нэг хэлдэг байнга. Яг ихч бити, багч бити. Өдөр болгон хий гэж. Тийм л үг байт юм да. Яг л үнэхээр агт. Үнэхээр агт. Тэгээ Японуудыг хараад байхдаа Японуудын нийгэмд нас энэ шингэсэн юм шиг тийм. Тэгэхээр Япониас ухаантай нөхдүүд энийг эртхэн ойлгонготой ард дэрэгдээ тэр чиглэл рүү нас тавьсан байх магадлал байна. Бүгд супер байх магадлал бага болохоор 100 сая хүнийг яаж өдөртөх вэ гингот өдөр болгон багаар хийдэг олон хүмүүсийг бэлтий гэж батсан байж магадгүй. Тэгээ тэр чиглэл рүү нас шахсан байж магадгүй. Тийм ээ тийм. Мэдхгүй юм даа гэхдээ бас. Тэгээ супер хүн бол угаасаа тийм орчноос ч өөрөө цалиал гараад ирдэг. Тэр супер хүмүүс зориулж сургалт боловсролыг чиглүүлэх албагүй гэж бол би бодоод нийт рүү тийм. Тэгэхээр яг үнийг хэлэхэд Монголын бүх сургууль шинэ Монгол шиг болно гэвэл худлаа. Боломжгүй. Тэгэх боломжгүй гэдээ би зүгээр хэлчмээр байна. Гэхдээ сургууль шиг бол боломжтой. Гэхдээ шинэ Монголч нь яг шинэ монголч өдөртөгчтэй хэлбэлтдэг шүү дээ.
Яг уу. Гэтэл Шинэ Монгол 2 гэдэг сургууль Харамаа Фүжи сургууль байгуулагдаад яг тэгээд өгье гэсэн чинь болохгүй. Угаасаа тийм зорилгогүй. Илүү тухай салбарынхаа мэрэгчлэнүүдийг бэлтгэх рүү чиглэсэн байхгүй. Тэгээ удирдагчид гэдэг бол цөөхөн шүү дээ. Тэгээ Шинэ Монгол Харамаа Фүжи Шинэ Монголоор ялгаан тийм байхгүй. Гэтэ Шинэ Монгол нэг сургууль ч гэсэндээ яг ч юмдээ багш нар нь хаанаас ч юмдээ тийм сонссон юм бүү мэд сонин удирдагчид биш хүүхдүүдийг бэлтгэх рүү чиглэлсэн ч явж байгаа шиг. Сонирхолтой юм тийм. Diversity ярьж мэрсэн. Үгүй удирдагч чинь тийм diversity байх албагүй. Бийц бас яг тэгж бол. Гэтэл яг үгүй юм байна. Тэгэхээр яг Шинэ Монгол шиг гэдэг нь юу хэлээд байна гэхээр удирдагчдыг бэлдэх биш. Шинэ Монгол шиг гэдэг яг тэр хэлээд байгаа үг нь юу вэ гэхээр яг бүх боломжийг олгогдсон газрыг л өгье гэдэг тийм л концепт. Ер нь бол тэр Шинэ Монгол сургуулийн ингээд олон юунд хүргэж гэж байна. Тэгэхээр юуцсан боломжуудыг өгчээ. Гэтэ тэрийг шахахгүй л гэж байна. Шинэ Монгол болохоор шахдаг шүү дээ. Тэ ингээд бүр ингээд шахдаг. Тийм байхгүй. Ингээд. Тэгэхээр ер нь тийм байвал илүү их амжилтанд одоо боломж руу төхнө. Яа тэгэхээр чи бодоод үзэлтэй. Зүгээр нэг тэр маргаашийн талхаа яа гэж байгаа айлын тийм одоо 100 айлын 100 хүүхэд 100гуулаа чи Харвардад Токиогийн сургууль Нагояад гин том сургуульд орж чадна гэж бодож байна. Ер нь бол боломжгүй шүү дээ. Яаж TOEFL өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр чин бүх сургууль тийм мундаг болох боломжгүй буюу яг энэ Японы систем ч гэсэндээ энийг ойлгоход массын энэ төвшнийг хэрхэн жоохон дээр барих вэ гэдгийг үл чиглэж сургалтын систем нь явагдсан. Энэ дээрээс цайлж байгаа хүмүүс бол ингээд тусдаа өөр зам багаад тэр замыг харин гаргаж өгдөг. Тийм ээ тий. Яалч төгс матрикс л да манай Японд. Яалч энгийн дундаж амьдралтай хүмүүс илүү сайхан. Тий. Тэрнийхээ гарахыг хүсэхгүй тий. Уус гоё юм жаах юм. Тий. Тэг би яг үнэ хэлээд яг одоогийнх нь цалинг аваад яг одоогийнх нь нөхцлөөр ингээд амьдр гэвэл би яг үнэ хэлээд бас гоё байна надад. Гоё. Тий. Чи бодоод үзэлтэй надаа ингээд сар болгон идэж уугаад байр тог сэтгэлханаа бүгдийн төлөөд тэгээд идэж ууна гэдэг нь ингээд амар хэмнэлтийн гормоор биш шүү. Өдөртөө би гадуур нэг удаа хоол идчихээр хэмжээ. Тэгээд ингэж амьдраад тэгээд 2 дансанд мөнгө хадгалаад тодорхой хувийн мөнгө хадгалаад хөрөнгө оруулалтанд бас мөнгө явуулаад тэгээд цаана мөнгө үлдчих юм байна. Гоё уу гэсэн. Гэтэ яг бүр амар их чөлөөтэй байна гэж байх юм. Байхгүй л те. Гэхдээ Монголд бол жишээлбэл би ингээд юунуудаа ингээд би гэртээ мөнгө төлдөггүй зэ. Байр тог хэсгэлхаанд би мөнгө төлдөггүй. Ээж аавыгаа шимэгчилж амьдэрдэг гэсэн. Тэгээд байраас тоглохын мөнгө өрөхгүй. Гэрийн өдөрт 1-2 хоол барыг мөнгө өрөхгүй зэ. Тэгээд сургууль дээр л хоол идэнэ. Ажил дээр л хоол идэнэ. За ингээд нөгөө нэг унааны зардал тэгээ ганц 2 өдөр ингээ гадуур гарч орно гэд тийм мөнгө тусдаг байхгүй. Гэтэ яа ч уусаа ямар ч нөхцөл байдлаас Монголоос хамаагүй тэрэлтэй. Тэгээ би iPhone 7 ирдэг гэсэн чинь нөгөө iPhone-ийн шинжилгээд iPhone 14 мөрөөр гарсан чинь миний утас гацаад тэгээ би утас авахаас бүр замгүй болоод тэгээд уцаад зээлээр аваад тэгээд тэрнээс хойшоо зээлээ төлж амьдэрч байгаа. Ингээд энэ нөхцөлд би 2 жил амьдэрчихсэн чинь би амар их өртөө болцсон юм. Тэгээд дундуур нь би нэг удаа Япон руу аялаад тэгсэн чи бүр их өртөө болоо надад. Одоо л би тэр өрөө төлж шээ. Тийм үү. Амар угаастай би Японд дээр жил хагасч би өрөө төлж дуусаагүй шүү дээ. Амар угаастай. Одоо л би өөр төлдөг байхгүй. Одоо энэ өөр ингээ одохгүй дуусах юм. 2026 он ч л. Йоо. Ямар хоол юм бэ гэж байна. Энэ өөр дуусч байгаад тэр өрн төлж байгаа мөнгө ахаа минь хадгаламж орох. Тэгээ бодохоор яг үнэ хэлэх гоё угаастай. Япон мяарж гэдэг энэ хэмжээнд л мяард юм байна. Мяарсан төвчнөө энэ шүү дээ. Nice мяарлалтай угаастай. Ваа, энэ тасагдлал мяарал. Монгол гоё болж байгаа болж ингээд миний төвчний хүнд бол хатуудж байна. Супер төвчний хүнд бол супер цалингаа 10-20 саяын цалингаа аваад бизнесээ хийгээд супер амьдарч байгаа нөхдөд байна. Тэднэрт бол би баяр үе гэж хэлээ. А тэд нар манусынхаа ачаар л мөхтөлж байгаа шүү гэж. Таксныхаа мөнгөөр. Одоо би жишээлбэл тэр супер гаруудын юмыг худалдаж авдаг л байсан л байна. Зүг. Супер гарууд хоолын газар нэгээд амжилттай явж явах. Тэр хоолын газар нь над чиг
Үр зээлтэй нөхдөд л орчил мөнгө хийдэг байхгүй. Тэгэхээр яагаад одоо жишээлбэл ингээд гадаад руу гарсан дээрээ гэдэг дээр зарим хүмүүс уурлаад байна гэхээр өөрийнх нь үйлчлүүлэгч нар ялах гэдэг байна. Гүг танай үйлчлүүлэгч нар чи яг үнэ ихэд амьдрал нь айгүй хэцүү байна. Sorry надаас хэлээд амар хэцүү байсан. Үнэхээр надад айгүй чанга байсан Монголд амьдрах яг үнэ ихэд амар чанга байсан. Над чиг миний адаа ажил жишээлбэл 100 200 300 ажилт байсан бүгд л надтай л адилхан л амьдралтай яг үнэ. Нөгөө 20 30 л надаас илүү байсан баг. Тэгээд бүгд л надтай адилхан амьдралтай. Тэгээд энэ нөхдүүд би бол жишээлбэл тэднийг төлөөлээд амар хэцүү байна. Бид нар гарахаас үр замаалхаа. Энд биднийг битгий гармаар гэж ингэж хэлээч. Sorry. Гарч байгаа нөхдүүд нь өөрсдөө битгий буруу өгөөч. Яагаад тэгэхээр хэдүүлээч энгийн хүмүүсээ. Та нарыг муулж байгаа юм шиг сонсогч байгаа. Гэтэ sorry бид нар ч энгийн хүмүүсээ. Энгийн хүмүүс сайхан амьдрах боломжтой газар очиж сайхан амьдрал л байх. Яа бас игэл бос нөхдүүд нь Монголда сайхан амьдарч болно шүү дээ. Ингээд энгийн амьдарч ирсэн аа игэлш болсноо Монгол дээр гэж чичээд игэлш амьдарч болно шүү дээ. Би одоо л тэгж л бодож байгаа. 45 нас хүрэхтэй л би Монголд очиж гоё амьдрах гэж бодож. Өө бүрөө. Уусаа би тэр болтол супер болох боломж алгаа гэдэг өөртөө. Өөрийгөө ингээ бүр хүлэмжшүрсэн гэсэн лимит тогтооцсон. Энэ бол буруу гэж зарим хүмүүс хэлнэ. Sorry гэхдээ миний хувьд бол одоогийн төвшин маань бол тийм л. Би яг одоогийнхоороо хичээж явахад магадгүй 35 хүртэл мундаг болж магадгүй. Гэтэ үгүй бах магадлал нь нэлээд өндөр. Тэгэхээр би 20 таа байхдаа би ийм 29-т амьдралыг төсөөлөг болох. Би арга ажиллаа одоо эрт ажилласаа гарах гэдэг юм. Ямар үг гэдэг вэ? Эрт дроп аут уу? Биш эрт тэтгэврт гарах гэдэг нэг үг гэдэг юм да. Японоор юм уу? Англиар юм. Айлч хэлээд мартчих. Юу ч гэсэн айгүй эрт тэтгэврт гарах гэдэг тийм нэг хандлага байдаг юм. Одоо амар сайн ажиллаад айгүй мөнгө эргэлдүүлдэг болоод financial freedom. Тэгээд ингээд ажил хийхэ болох гэдэг. Би бол 29-д бараг тийм л амьдралыг төсөөлж байсан. Тийм л мундаг амтнд л байх гэж өөрийгөө төсөөлж байсан. Гэтэл би чадаагүй. Яагаад тэгэхээр би өөрийгөө ингээд супер төсөөлсөн байсан. Одоо бол би яг өөрийгөө мягаар төсөөлөд гэхдээ би мягаас бол илүү байна гэж бодож байгаа. Яач. Тэгэхээр би 45 болтлоо харьж одоо Монголд байгаа супер хүмүүсийн хоолны мөнгө өгмөр байгаа. Одоо болохоор би энд өөрөөсөө жоохон өмнөх төвшөнд явж байгаа нөхдүүдийг өмнөх гэдэг нь дараах ш өмнөх төвшин шүү. Өмнөх төвшөнд явж байгаа нөхдүүд дээр би мөнгө хийж эхэлж байгаа. Тэгээд одоо энэ сар жишээлбэл бич парти зохион байгуулж байна гэж байна. Бич парти зохион байгуулж байгаа шүү. За ийм л байна да. Миний хувьд сонирхолтой л үнцэг байна те. Юмнууд юм бол дараагийн дахиад нэг боломж олдод би ингэ сэтгэл гоцчлаас ирхэн гарах вэ гэдэг талаар илүү дийлэрч. Энэ бол би сэтгэл гоцролд орцсон байх үед өөртөө хэрхэн эхлэх хүчийг өгөх вэ гэдэг л. Эхлэх хүч. Тэр унтсан байхад яг яаж эхлэх вэ гэдэг асуудал юм те. Өнөөдрийн сэдв бол. Яа сонирхолтой. Би баг танаас бүр зөндөө сонсоор байгаа баг. Юу яачлаа. Өөрөө ч нэг юм ярьсан. Тийм. Яа сонсол юм байл. Сонирхолтой санагдлаа надад л. Би чамайг бас ингээд яг нэг нэг талаар айгүй их бодоод уншаа судлаад ингэсээр байгаад бүр ингээд нэг багтрах гад байх үедээ надтай ярьсаж байна. Яг бодож байгаа юмны талаар хинтэй ч үтгий яар, хинтэй ч үтгий хуваалц. Өөртөө өгч байгаа битээ хуваалц. Зөвхөн дотроо ингээд бодоол явсаар байгаа л тэгэл яг надтай ярихтаа л ингээд бүр ингээд. Одоо их байж гэж ярьдаг. Тийм. Хүсээд байна яг үнэ. Би болохоор яг энэ бодож байгаа яаж байгаа юм надад зөвхөн өөртөө ингээд хадгалаад ингээд явж исэн үг гэдэг. Яг хөө нэлээд хүмүүст хуваалцсан л та. Тэгээд туулцсан болох одоо яг ингэж багтрах байгаа юм шиг ярихгүй. Яг үнэ л. Яг нэг хүмүүстэй хуваалцж байгаа би багтрах байгаа юм шиг бүр ингээд чи дугаа гэж бүр ингээд ярьдаг. Яалч би бас нөгөө хүнийхээ яг үнцгийг нь ойлгох гэж хичээдэг л дээ. Харин тийм. Яг нэлээд ойлгож жагаад яг ямар илүү гүн одоо нөгөө тухайн хүнийг нь ойлгохын тулд жоохон сонсох хэрэгтэй байгаа. Би тэр чинь жоохон муухай ашиглаад байна. Үзэж тасал. Амин яа. Намаа би бити чимээгүй хүн гэж бити бодорой. Би угаасаа ингэ сонсч нэлээд гүйлгэж жагаад яг үнэхээр ярмаар л ярьдаг хүн шүү. Нөгөө залуу нь ярихгүй махтай гэдэг бодож байгаа. Би бүр ингэ амьдрал батцсан. Тэгэхээр дараагийн дугаараас болж игэл нэг сэдвийн талаараас хөтлөө бодож хэлж жагаад багтрангаалтаад уулзаад яриулсан гоё. Яа, ус зөндөө тийм ярих зонд гарна уу? Тийм нөхдүүдээс би уулзахаараа би болж чимээг болдог. Гоё. Сонирхолтой. Гоё.
сонсоод амар байдаг л та. За өнөөдрийн дугаар бол сайхан огийнхан сонирхолтой өнцөг болохоор. Одоо л над ярмаар бүр аюу их байна. Аас бид чинь амар их байна. Амар их байна. Тэгээд би бүр бодож байгаа нь бүр болохгүй. Одоо ингээд чамтай ингээд би ингээд яриад иж болох хэрэгтэй аюу эргэлзээд байгаа байхгүй яа тэгэхээр. Яагаад? Чамд ярмаар юм байх чинь би ингээд амар их яриад ингээд. Зөвхөн би хажуугаар нь ярьж чадсан шүү дээ. Хүмүүс ч гэсэн ингээд одоо ингээд хоёулын баланс сонсомоор ах чи би багцаа яриад. Ингээд би бүр бодож яах вэ гэснээр ер нь өөрийнхөө хувийн YouTube дээр бүр болохгүй ганцаараа ярьдаг тийм юу гэдэг чи билээ ч гэж бас болно тий. Чамд ингээд бүр хэцүү байгаа тэгээ шилээрээ зэ. Яах гэж одоо жоохон дарья гэдэг чи надад хэлчихэд би шууд өөрийнхөө YouTube дээр одоо юу хийгээд эхлэе бичлэг гэдэг чи. Миний бас үздэг Nakata University гэдэг Японы хошир YouTube ч юм байт юм. Тэрний тийм. Тэр жишээлбэл ингээд тэр бүр айр ярьж хаяа ганцаараа ингээд бүр зогсоосыг барьдаг байхгүй. Бүр болохгүй тэр шиг юм хийдэг ч юм л. Хүн үзэхгүйсэн ч хамаагүй гэдэг. Тийм. Гош тас. Гэж нэг өдөр яг тэрийг монетайз мөнгө болох. Тэр болтлоо ч гэсэн. Бичлээ тий. How do you think? Би тэр YouTube хийсэн дээр болно шүү дээ. Болно. Би бас бодоод байгаа яг тусдаа өөрийнхөө болно юм уу хийсэн дээр юм. Үгүй хийсэн дээр гэдэг нь юу вэ гэхээр би энэ яг энэ ай хорвоо дээр ай хорвоо гэдэг энэ платформыг ашиглаад би ингээд төгсөөг яриад иж болох юм бол болно шүү дээ. Хоёулын дунд л юу вэ? Зүгээр юм байна. Чамд зүгээр шүү дээ. Би ярмаар л ярьж шүү дээ. Яаж чадчих. Яг. За түүлээ байж гэж яриараа зэ. Харин би байж гэж байгаа ярил танд зүгээр үү? Тань зүгээр. За тэгвэл зүгээр. Тэгвэл би дараагийн дугаарт татгалж штэ. Бүр л илүү улам л багтарна штэ. Багтраалгацсан л гоё дугаар тараа. Зөв. Одоо би жоохон багтарсан юм аа. Дараагийн дугаар дээр яриа. Одоо л өргөжлөл ярьчих зүгээр. Гэтэ зүгээр би зүгээр энэ дугаар дээр бас нэг амар сэтгэл зүүн би нэг амар нөгөө юм хэцүү сэтгэл зүйн бас туулж байгаагүй байх гэж бодоод байгаа юм. Зүгээр өөрийгөө тэгж бодоод байгаа юм байна. Тэг яг хоо таны үнцгийг зүүн нэлийн сонирхолтой санагдсан. Ингээд ойлгохыг хичээлээ л дээ. Тэрнээс яг нэг юм тэр талаас би ингэж нөгөө амар experience амар толгоч нэг ярих юу байхгүй болохоор зүгээр айл болох яг ингээд тэгтээ яг нөгөө өдөр болгон зэрэгцүүлж гутлаа тавих нь бол одоо 50 гэдгийг бол зөв гэдгийг бол мэдчихэж байгаа. Тэгэл өдөр болгон л хийгээл явж байгаа. Жохон дампууд байгаа тэрийг нэг амар дамп гэж хүлээж авахгүй байгаа. Нэг тиймэрхүү л явдалтай. Тэгэл танихыг илүү ойлгох гэж үзэж байгаа. Гэтэ яг ямар нөгөө нэг ситүэйшнээс болоод тийм даун байдалд орсныг нь бол яг нууц захалтай. Үгүй би бол дараагийн дугаарт ярина шүү дээ. Үгүй тэр чинь ярих хэмжээнд болтлоо л өөрийгөө сэтгэл зүгээр заслаа шүү дээ. Тэрийг ярмааргүй санагдаж сэтгэл зүй дуусаагүй байх гэсэн үг. За бас тийм. Би бол одоо ерөөсө бүгднгийн хинт ч ярихад бэлэн болчихсон тийм их. Тэгтлээ сэтгэлээ ингэж уудалсан байна шүү дээ. Өөртөө сэтгэл засалж ийсэн. Сэтгэл засал дээр жишээлбэл одоо сэтгэл заслын сургалт авч яхад юу гэж хэлчихсэн гэхээр хин нэгний одоо гүнзгий хэсэг рүү хамаагүй орж болохгүй. Ороод унаад ирэх юм бол газ зогсоогоод хөнгөн юм яриад тэрийг дуусгах хэрэгтэй, тэр сешнийг дуусгах хэрэгтэй гэж хэлдэг. Тэгээ би тэрийг мэдэхгүй тэр заслын сургалт авахаасаа өмнө Монгол дээр дүнгийн ажиллаж эхлээд хүүхдүүд дээр яриад энэ надад амар сонирхолтой санагдаад зүгээр ингээд яагаад хүмүүсийн тэр траумаароо ингээд ухаж орох тэр ингээд яагаад ингэж боддог болсон гэдэг ухаж орох надад бүр амар сонирхолтой байхгүй. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй ингээд яриадсан чинь бүр ингээд өөлээд хүүхдүүд. Тэгээ би бүр амар тэр навс ингээд доошаа ингээд гүнзгийрөө ингээд хавж ивээд. Тэгээ нөгөө нэг алхах нь шүү. Тэгээ бүр айгүй олон хүүхдүүд тэгээ уулзсан байхгүй. Тэгсэн чи яг хэдэн сарын дараа яг надад сургалт авах гэдэг сургалт аваад яасан чинь бүр ингээд миний хийсэн бүх юм болохгүй гэж цааш. Одоо л тэр нөгөө хүүхдээс уушлахгүй маяг гэдэг айгаад идэв шүү дээ. Яасан бэ дараа. Бүр ингээд тэр сэтгэлсэлтэй хамгийн болохгүй юмнууд энэ хийсэн баг. Гүн гүнзгий юм руу ороод те. Амар. Тэг би бас жоохон яагаад гэдэм ба одоо нөгөө нэг хүний хувийн юм руу орохос жоохон яг эмзэглээд эмзэгнэл гэж юу юм ингээд юугаад байдаг баундаритай байгаад байдаг юм чинь ингээд орохгүй нэг хичээдэг. Миний хэр бол орж бол. Би бол ерөөсөө угаасаа нөгөө нэг би айгүй юм өргөн хүн гэж боддог. Тэгээд тийшээ хичнээн гүнзгий орлооч. Тийм амар одоо эцсийн гүнзгий болтол нь явж чадахгүй гэж боддог. Миний тийш гүнзгий орж дараагтай байхгүй юм. Одоо л ярьж хинч байхгүй. Миний яг тийж гүнзгий орсон байхгүй орох боломж ч байх. Тэгтээ миний юм руу орж ийна гэж бодогдож байгаа ингээ бүр амар гүнзгий яриад байна гэж бодогдож байгаа. Тэр цэг нь миний хувьд л ингээ хөнгөн гатаргал хэмжээнд байх болохоор чи санаа зовлох ороод. Тэгээ миний гүнзгий болох явбал би баярлах яг үнэ.
Тэгээ тэр бол орсон байхгүй. Тэгээд нэг өдөр би яг гоё сэтгэл зүйчтэй уулзаад яг гоё тэгж удалж ярихыг бол хүсэж байгаа. Тэр гүнзгий болтол нь тэгж. Тэгтгүй. Хоёул сэтгэл зүй шиг нэг ярьсангүй шүү дээ. Яг үндэ зүгээр ингээ сэтгэл готолтой болсон байвал зүгээр сэтгэл зүйчтэй бас очих хэрэгтэй юм шүү тий. Үгүй юу? Тий, очих нь хамгийн байжлах супер сонголт. Гэхдээ яг очих хүмүүс бол байхгүй л тий. Яг нэг хэзээ юм нэ штэ. Яаж сэтгэл зүйчээ олох юм? Аль нь яг надад тохирох юм? Аль нь яг сайн? Бүү мэд. Ялангуяа Монгол шиг яг энэ сэтгэл зүйн траманы их орон гэж үгдүүлээ. Мохоо тий. Сэтгэл зүйн энэ бизнес биш. Энэ ёкай. Shit. Монгол үг нь харж ирэх. ертөнц гэж байсан. Сэтгэл зүйн салбар. Тий. Сэтгэл зүйн салбар хөлөө олж системээ тогтоогоогүй байгаа энэ үед бол зөв сэтгэл зүйчдэр очиж зөв зөвлөгөө аваад зөв засвар гарч ийн гэж бол би бодохгүй. Гэтэ хүмүүс байгаа байлгүй дээ ч та. Гэхдээ байх нь байгаа. Гэхдээ бид яаж олох юм? Инстаграм одоо эртнээс Инстаграм ухаал байж байгаа юм. Бүү Инстаграмаар ч жиггэн худал хоормог бүх юм явж байгаа шүү дээ. Яг хөтэ тэгэл харин боломжгүй байхгүй. Яг энэ сэтгэл зүй яг ингэ зөв сэтгэл зүйчийг олно гэдэг нь бол Монголд бол яг одоогийн төвшөнд бол худлаа одоо нэг 10 жилийн дараа л асуудалгүй олдог болчихно. Яг тэгэхэд одоо нэг сэтгэл зүйчдийн холбоо гэдэг нь улам сайхан ингээд мундаг хүмүүс нэмэгдээ. Одоо л дандаа зөвхөн мөсийн мастер төгссөн нөхдүүд дийлэх үе эзэлж байгаа шүү дээ. Тэгтэл чинь сэтгэл зүйч нь ингээд олон орноор яваад тий олон пейпер уншаад ингээд яваад олон бүр олон хүмүүстэй уулзаад олон сургалтанд суудсан ийм хүмүүс нь их хэсэг тусмаа ингэх юм байна гэх юм байна ийм системтэй гэдэг юм байна гадны сэтгэл зүйчтэй холбоотой ингээд уулзаад ингээд юм сураад ингэх юм байна гэх юм байна за ийм системтэй бүрдүүлээ за яг энэ сертификатыг авсан нөхдүүдэд бол итгэж болно. Энэ доод түвшин нь энэ шүү гэдгийг зааж өгдөг. Тим юм гарч ирж бид нар тэр доод түвшинтэй одоо л бид нар яг аль нь доод түвшин, аль нь дээд түвшин, аль нь дунд түвшин, аль нь хідээр үнэлэхдгийг гэдгийг ч мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм баханд яаж бид нар тэгээ ялангуяа чи төсөөл сэтгэл зүгээр унаад өглөө орноосоо босох нь ч хэцүү байгаа. Ажлаа хийх нь ч хэцүү байгаа, хүнтэй ярих нь ч хэцүү байгаа хүн супер сэтгэл зүйчийг хайж олж чадна гэж бодож байна чи. Яг энэ нэг дуусах чадна яг ингээд хийхийг угаасаа хүсэхгүй юм чинь гарахгүй шүү дээ тийм. Тэгэхээр яг гэтэл Японы сэтгэл зүй жишээлбэл би ингээ анзаархаар яг навс унтсан байх үед баг ингээ байж идэг. Тэг ингээд баг гутлаа зэрэгсэл тавихаас амархан тийш ингэж орж явах. Тийм нөхцөлийг бүрдүүлсэн байх юм болохоор арай Японд биш баг босод оронд баг илүү гэж байна. Японд ч гэсэн дээр нь жоохон чанга бас тэр хаалт. Бас сэтгэл зүйн асуудлаар Япон ч бас том биз дээ. Гүү. Нэг хүн жоохон огтхороо баг болох. Яг нэг хүн огтхороо гэхдээ яг Монголтой харьцуулбал ер нь бол олон хүн байгаа хаа. Гүү Монгол нь илүү баг. Би л тэгж чинь. Монгол л хав ихгүй ээ. Ялангуяа Японд илүү их хэвсэн санагдаж байна. Судалгаагаар зүг. Тийм. Нөгөө нэг хэтрүүлэн их ажил ер нь л зүгээр нийгмийн сэтгэл зүйн дарамт амар ихтэй байгаад идэв шүү дээ. Мэддэг юм уу? Гэхдээ би мэдгүй ч магадгүй л дээ. Нийгмийн ачаал л өндөр баг. Тийм ачаал өндөр тэрүүгөө дагаад сэтгэл зүй аягүй юу байдаг. Сэтгэл зүй асуудалтай хүмүүс зөндөө байдаг. Тийм их биш хүн болоо. Тэрийг бас хармаар л тийм. Жоохон сонирхож. Ялангуяа сүүлийн үед бол бүр бага баг гэж. Монгол нь их бага. Европын оронтой харьцуулахад их штэ ойлгомжтой. Гэтэ амийн орлолт их штэ Японд. Тийм үстэй. Нэг хүн 100 доктор. 100 доктор Монгол нь их бага. Монголд амийн орлолт хүмүүс цөөхөн штэ. Их штэ. 100 доктор. Чи нэг хүн өдөрт нэг хүн амиа орлоход нэг өдрийн нэг хүн амиа орлоо гэж бодъё заа. За 3 сая хүний нэг хүн баггүй. Японд өдөрт 10 хүн амиа орлоход 100 сая хүний 10 хүн буюу 10 сая хүний нэг хүн буюу Монголоос бага баг. За мэдгүй. Тэгтээ за хайж байгаа зур доор оруулчих. Чи яг одоо хардаа зүгээр. Хайж байгаа доор оруулчих. Би юм ярьж байгаа чи яг хардаа яг харъя. За нэг хүн доктор Японых бол Монголоос л бага. Европоос л их баг. Гэж бодож байна. Энтэй яг холбоотой Японы нийгэм бас нөгөө нэг жижиг юмыг
жижиг юм ихшээ. Хүн юмыг чадхаасаа бас авах одоо гоё мэдрэмж нь бас баг байж магадгүй байна. Хүнтэй харилцахгүйгээр нэг өдрийг өнгөрчихөж болдог малтай бас нөлөөлж байгаа. Ажил бол их хамаатай ш. Хамаатай ч бодохгүй. Ялангуяа шил. Тэгвэл дээр үед Япончууд энэ улсыг ингэж гоё болгохын тулд үхтэй ажилласан. Тэрнээс болоод юу н би хаана хэцүүдээ да дээрэс нөгөө нэг норма буюу нэг гүцэх систем уу гүцэх чадаагүй үсэл болгоомдог гэсэн. Тэр бол тодорхой тань юм байна. За энэ чинь New York Rec гэдэг юу вэ заа? За. Suicide энэ юу гэж байна? Lowest suicide rate гэнэ. Lowest, highest нэ. Энэ юм шүү. Тийм. За, хамгийн өндөр амь орлолтын Пүү, Лесото 87 гарна. Энэ тэ Африкийн гарууд юу байх шиг байна? 87. Гуяна, Эсватини, Кирибани, Микронезия, Сурине, Зимбабве, Саут Африка, Мозамбик, Централ Африка. Буюу дандаа хөгжиж байгаа улсууд байгаа юм. Хөгжингүй. Хөгжингүй гэдэг чинь хөгжиж буй тийм хөгжиж байгаа эсвэл хөгжил буураа орно байхгүй. Өмнөд Африк жишээлбэл Монголоос илүү хөгжилтэй шүү дээ. Тэ? Тэгэхээр яг рейт дээр л юм да. Надад ч юм бол хамгийн баг гэж юм. Тийм. Барбадос энд бас дандаа хөгжиж байгаа улсууд шүү дээ. Жордан, Венесуэла, Сирия, Турк, Ямайка. Энэ Сир орыг юу яхаас өмнө хөгждөг байх уу шүү. Амь орлоос өмнө алуулцдаг байх уу. За complete drunk гинэ. Монголиа 18-д. Япон хаана? Фу, Япон 49-д. Фу. За. You see? Монгол 18-д чигдэж штэ. Энэ гэхдээ New York Rec гэдэг зүгээр юу байсан биш үү заяа. Гэтэ ер нь бол аль ч юугаараа чи бодоод 123 сая хүн заяа. Дундаж цалин чи хэд гэж бодож байна. Дундаж мөнгөний зарцуулалт нь хэд гэж бодож байна. Дундаж цалин дундаж мөнгөний зарцуулалтаасаа өндөр байгаа яг үнэ. Ийм байх чинь нэг үхээд тах шалтгаан бас цөөхөн мэдэх. Үнэхээр доош орсон нөхдөд нь л өгч байгаа. Тэр бол усал байх л юм үзэгдэл сонирхолтой. А Монгол дундаж цалин дундаж юунасаа бага байхгүй зарцуулалтаасаа. Тэг би харж байгаа сте миний дундаж зарцуулалт миний цалингаас өндөр байсан болохоор би өөр тавьсаар гаад одоо л тэрийг төлж дуусахгүй шүү дээ. Энд ирчээд бас үүд гэж нэгтгэж чинь сте. Тэгэхээр бол тийм л Монголд бол яг айгу хэцүү. Би бас нэг сайн нэг хятад сурдаг нэг хүүхэд яатсан байсан хэлсэн байсан бас нэрээс тийм болов гэж бодсон. Entertainment goods өөрийгөө баясгах тэр чинь luxury goods гэдэг үлээ те. Luxury гэдэг чинь юу вэ? Монголоор. Тансаг хэрэглээ ний бараа ямар улсад илүү их зарагддаг вэ гэсэн чи стресс өндөртэй улсад илүү их зарагддаг гэнэ. Монгол стресс өндөртэй тэгээд цалин багтаа улсууд гэнэ. Амьдралынх нь цалин амьдралынх нь гоё амьдралд нь хүрдэггүй тийм улсуудад тансаг хэрэглээний бараа хямдхан тансаг хэрэглээний бараа ихээр зарагддаг. Өөрийгөө таашаалах гэж Лабубу яагаад энэ орнуудад их зарагдаад байна? Монголд жишээлбэл айгүй их яаж зарагдаад. Японд чи анзаарсан уу? Лабубутай явж байгааг харсан уу? Амар зарагдаад байна гэсэн юм бол харагдахгүй. Харагдахгүй. Яагаад тэгэхээр эдгээр стресс багтаа цалин амьдралынх нь энгийн тансаг хэрэглээнд түрээд байна гэсэн. Гэтэ Токио явбал бас харагч магадгүй. Бас эсвэл сайн юм гав. Тэр олон хүн байгаа. Харьцуулахад бол бага л. Харьцуулахад нэг хүнд 10 хүнтэй чи уулзахад хэдтэй таарах вэ? Хэдэн лабубутай байх вэ гэж. Монголд бол 10 хүний нэг нь лабут эхэлж шүү дээ. Гэтэ яг тэр үнэхээр оригинал лабубу бол биш баха. Тэр хамаагүй. Тэгээ оригинал авах нь хэд ч хамаагүй. Гэтэ тэр зарагдаад байна гэдэг чинь сэтгэл зүйд гоё сайхан мэдрэмж аваад шүү дээ. Тийм. Эдийн засгийн харин тэр онолтод тэгтийн гинэ. Тэрийг мэдэхгүй би зөвөр сонссон юм. Сонсоор байна. Жишээл аялаж чадахгүй байгаа хүн аялмаар байвч чадахгүй байгаа болохоор тэр мэдрэмжийг ийм үнэтэй хэрнээ жижиг худалдаа авалт гэж байна. Лабубу үнэтэй хэрнээ жижиг худалдаа авалт шүү дээ. 10 саяар аялдаг бол лабубу 100 мянгаар авч болоо шүү дээ. Тэгэхээр тэр 100 мянгаар аваад сэтгэлээ ханагч байгаа гэсэн үг. Тэгэхээр Монголд их зарагдаад байгаа юм байна л та. Японд болохоор 10 саяар аялчиж болоод байгаа болохоор лабубуг авах яа үндэ хэрэг нэг хэрэгцээ байхгүй шүү дээ. Ялангуяа жишээлбэл манай ажлын одоо нэг 30 хүн байлаа гэж бодоод миний иргэн тойр надтай харилцаж ажилладаг ажлын маань 30 хүн бол нэгэн ч лабубугийн талаар яг үнэ мэдэгч тренд. Тэр ягаад тэр
юу сайн худалдаалагдаад байна. Тэгэхээр тэр охин хэлж байгаа бол магадгүй энэ судалгааг мэдээд, энэ онолыг мэдээд тухайн орнуудаа таргетлаад тэгээд тэр орн руугаа чихэж үзэж байгаа. Бас Яагаад K-pop оддыг ашиглаж байна? K-pop-ыг ер нь хэн хамгийн их сонсож байна? өсвөр насныхан. Аль орных хөгжиж байгаа орных хэлийг сонсож байгаа. Солонгочд өөрсдөө сонсдог үстэй. Сонсдог л байх л та. Солонгочд тэгж авч байгаа ажил. Нэг хүн ногтох. 100 ногтох. Тэгэхээр талаар жоохон мэдчихэж байгаа. Бусад үгүй би бол шууд арчиж. Би бол мэдэхгүй юм байна. Яг шууд арчиж. Энэ бол миний бол төсөөл яг миний юугаараа би айгүй олон хоног бүр ботцсон яагаад. Тэгээд би бол зөв мэдэхгүй. Яг л тийм гэж бодчих. Нэр нь яг сэл их орнуудаа зөв сонгосон. Маркетинга хинээр хэлэх вэ гэдгийг айгүйсэн зөв олсон. Тэгээд яг нөгөө нэг хоцрох мэдрэмжийг төрүүлэх, тэгээд лакшери мэдрэмжийг төрүүлэх гэдэг юм ашиглаад тэгээд аль болох мөнгө багтаа орнуудад их зарсан болохоор борлуулалт дээш авчилж байна. Яагаад Японд орж ирэхгүй? Яагаад Японд өгтлээ зарагдаад над дээр тэр маркетинг, манай ажлынхан дээр маркетинг нь орж ирэхгүй? Тэгээд ялч зах зээл том шүү дээ. Том Японы харин зах зээл рүү орж ирэх чадахгүй байхгүй тэр бүтээгдэхүүн. Уу харин ч орж ирвэл бүүм хийх юм шүү. Орж ирж чадахгүй. Орж ирэх аргаа мэдэхгүй. Монголын зах зээл рүү орох нэлээд амархан байсан. Индонез, Малайз, Филиппиний зах зээл рүү орох нэлээд амархан байсан. Хятадын захын мужууд руу орох нэлээд амархан байсан биш магадгүй хүчтэй. Би бол тэгж хамжилж байна. Тэрийг бол. Тэгээд би яагаад тэр нэрээ энэ бодлоо ер нь ингээд хамаагүй хэлчихэд байдаг болсон гэхээр аль салбарын доктор авсан хүнийг англиар юу гэж ямар доктор гэж хэлдэг? Бүтнээр нь мэдгүй. PhD юу? PhD юу гэсэн үг юм? Professional ямар доктор гэдэг юм? Philosophy of doctor байхгүй. PhD чинь philosophy гэдгийн PH байхгүй. За. Тэгээ PH-ийг нь H-ийн жижигээр өчтдөө шүү дээ. Тэр чинь philosophy буюу PH гэдэг нэг үг байхгүй. За. Тэгэхээр philosophy of doctor байна. Би чи philosophy-ийн доктор гэж хэлдэг. Юу бүх докторыг авсан хүн philosophy-ийн доктор болчих гэж гэсэн юм уу? Химээр доктор авах philosophy of doctor гэдэг байхгүй. Яах лээ? Яагаад гэж бодож байна? Philosophy гэж юу ямар шинжлэх ухаан яаж үүссэн гэж санаж байна. I don't know. Өмнө нь хуулийн хальт яриа. Би нэг хальт хэлсэн. Зүгээр л philosophy ах яаж үүссэн? Ер нь хамгийн анхны яг яагаад шинжлэх ухаан гэж хэлэхээр юм юу байсан? Philosophy байхгүй юм байна. Хамгийн анхнаас гарч ирсэн баг л. Тийм. Асуултууд. Асуулт яагаад тэгээд ажиглалт бодох гэдэг энэ юмнуудыг л тийм зүйлүүдийг хийж байгаа учраас ерөнхий зүгээр философийн суурь юмнууд руу хийж ийна л гэсэн үг. Гэж хамгийн анхны шинжлэх ухаан чи философи болоод бүх шинжлэх ухааны суурь нь философи байгаа. Тэгэд энэ яаж үүсэх гэхээр ингээд бодсоор байгаа л харсаар байгаа л дотроо тэрийг эргэцүүлж бодоол хараал бодоол дүгнээл тэгсээр байгаа л философи үүсэн. Дэлхийн анх бөөрийнхий гэдгийг яаж олсон гэхээр тэр чинь ингээл тойрол хэмжээл тэгж багж мааж ашиглаг маань хөө бодоол байсан байгаа байхгүй. За. Юу бол ингээд хараал тий. Оддыг хараа, шүнжэнгөө хараад нөгөө өдөржингөө бодоол ахаа шүнжэнгөө хараад өдөржингөө бодоол ингээд бодсоор байгаа л нөгөөтгий чинь гэж олсон чинь ингээд бидний энэ бүх нээлтүүдийг хийсэн болж таарч байгаа. Тэгэхээр philosophy of doctor чинь энэ бүх шинжлэх ухааны доктор авсан буюу хамгийн дээд одоо энэ байгаа хүн чинь өөрөө бодох гэдэг юм нэл доктор юм байна шүү дээ. Буюу их бодсон байхад тэрийг ярьж болно л гэсэн үг. Би бол тэгж үздэг. Заавал тэрийг уншаад буюу тэр уншиж байгаа юм чинь хин нэгний бас бодсон юмнууд л байна гэсэн үг байгаа шүү дээ. Тэр уншиж байгаа юмнууд чинь пепер байлаа тэр чинь PhD л бичсэн байгаа шүү дээ. Тэгэхээр чинь PhD гэдэг чинь philosophy of doctor буюу юмыг бодсон хүн буюу тэрийг айгүй их бодсон л хүн байна. Тэгэхээр яагаад би олон бодчихоо тэрийг ярьж болохгүй. Жоохон бодсноо тэрийг ярих юм бол яг хөө миний хувьд л тэр бол нөө. Гэтэ фактн дээр тулгуурлаж яг ярих бас хэрэгтэй гэж ойлгоод байгаа шүү дээ. Тийм хэрэгтэй. Тэгэхгүй шууд бодогтол үнэн бодлыг нь мэдэхгүй шууд яриад тахаар чинь жоо аюултай шүү дээ. Тийм. Гэтэ би айгүй их бодоод олон өнцгөөс нь бодоод тэгээд дүгнэлт гаргаад тэгээд тэр нь миний хувьд логикийн зөрчил ямар ч үүсэх боломжгүй болоод тэгээд би ярьдаг байна. Гэтэ их бодоолаа гэсэн үг шүү дээ. Тэгтээ таньс яг нэг худлаа ярьж байгаа гэж бол итгэв. Гэхдээ хүмүүс их сайн тэгээс гэж байна. Би чамайг чи айгүй их боддоо шүү дээ. Тэгээ тэрийг ярьж болно. Бити аа. Гэхдээ би бол нэг хайхгүй. Гэхдээ чи яг ингээд факт гэл одоо ингээд хаяа юм хэлтэйгөө энийг судлаагүй л гэдэг байгаа чинь чи ярихгүй. Уус мэдхгүй юм ярих яриад гэдэм шүү дээ. Удаан боддог юм аа тэгэл ярил. Мэддэг юм бодсон бол. Удаа бодоогүй юм чи яах юм бэ? Тэр лабубу мабубу бодож явах юм надад юу ч байхгүй. Өөр юм нуу да. Тэ.
Тэгээ жоохон 3 өдөр ботход хангалттай шүү дээ. Эхний ээлж ярих. Тэгээ хүмүүс тэрийг өөрсдөө аваад тийм ингээ итгэжээвэл тэр хүмүүс нь тэрийг бодож л байсан л гэсэн үг шүү дээ. Тэгээс ганц хүн юм бэлээ тэрэндээ шууд тархин эргээл тэгдэг байхгүй шүү дээ. Өөрийнх амаар байгаа л авдаг ойлгомоор ойлгохдаг хүлээж хүн ингээд 10 үг хэлэхэд яг сонсомоор байгаа нэг үгээс сонсдог байхгүй. Тэр биш. Яа. Тэгээд дараа нь өстэй энэ хүний хийснээс болоод ингэчлээ. Хогч нь чи өөрөө л тэрийг бодож ирсэн. Өөрөөс уулсаар үг яасан. Өөрөөсөө л бодсон хогч. Өөрөө л чи тэрийг бодож байгаа. Нэг хүнийг чи өстэй тэнийг маа гэлчихэл намайг тэнийг гэлээ дуурлаж чад. Өөрийгөө тэнийг гэж бодож ирсэн л гэсэн. Өөрхий тэгээд үзчихсэн нь тэнэгээрээ доодсон. Өдөр хөтлөсөн. Энийг үзэж байгаа. Энийг яг зөөр юу? Энийг үзэж байгаа хүн бол угаасаа тэнийг ч би бодохгүй яа. Тэгэхээр хүний ярьж байгааг ингээд сонсоод тэрэндээ уур нүрэхгүй гэсэн шүү дээ. Би бол айгүй юм сэн уур хүрхэн зөндөө ярьж штэ. Тэгэхээр уур нүрэхгүй нэг чинь өөрийнхөө бодолд хатуу зогсож гисэн өөрийн гэсэн бодолтой үзэл бодолтой хүн сонсож байгаа л гэсэн. Ахин хүн бол уур нүрээд ингээд каталж байгаа. Злээ. Ийм сонсохгүй. Тэнгис таа. Балист таа. Чи энийг сонсож байгаа юм бол айгүй тийм супер өнгө. Тэгээ өдөг сонсож байгаа бол бас тэ боддог л хүн байна. Тэгж ороод ирээ. Яг. Тэгээ дөрөв чамд хэлсэнчлэн ингээд нэг юм яхаа ингээд багтраад байгаа хүн байвлаас хэлээд тэр багтарлаас бид нар олцож болно гэдэг байгаа шүү дээ. Тэгээд би Японы өнцөг боломжт очиад бичлэг хийж чадна. Дээрээс нь онлайнаар хийж чадна. Монголд бас очино. Монгол бичлэг хийж чадна. Монголд бас юу хийж байгаа. Бидэнтэй албагтаарай. Тийм биш ээ. Айхар баг. За тэгээ өнөөдөр дуусгах. Тийм. За баярлалаа. хоророо. За тэгээ өнөөдрийн бичлэг харсан баярлалаа. Үзэж баярлалаа. Тэгээ subscribe авах бити мартаарай. Дараагийн дугаар уулзлаа. Баярлалаа. За. Окей. Хоёр өдөр шүү. Уумар хайрлах чаа. Жорд 7 хоног уухгүй гэдэг төлөвлөгөөд хийсэн. Тийм. 7 хоног уухгүй, 7 хоног чихрээ багсгаж байгаа. Яа. Хатгаан сонсож байна. Тэгэхгүй бол ядраад жимд явах юм уу? өнөдөр явах ба. Өдөр ажил хийнэ.